үзэгчтэй ингээд халамцуу яриа нэвтрүүлэг маань 61 дахь дугаараараа ийхүү үргэлжиж байна. Манай өнөөдрийн халамцуу яриа нэвтрүүлгийн маань эрхэм зочин болвоос Алдарт Цагдаагүй байлаа. Алдарт. За сайн байна та. Сайхан орж гин үү? Сайхан орж гин үү? Сайхан. Оо наадга зүүн шүү дээ. За мэдээж над руу харж ярих юм чи ингээд энэ хавцаа ингэж зөөвөл их гоё юм биш үү? Сүртэй хүнд чи. Сүртэй. За сайхан орж гин үү? Сайхан орж гин үү? Баяжи хөөргөр тамглах уу? За тэгээ тэнцээс аваад ирэхгүй те. Саршин сайхан. Сайхан л аварч байна. Сайхан байна. Амьдрал сайхан шүү дээ үс. Сайхан шүү дээ тий. Тэгэлгүй яах вэ? За танайх бол одоо ер нь сар шин бол өргөн дэлгэр болно. Өргөн. Хэд өдөр болох вэ ер нь? За тэгээд ер нь тэгэл өргөлдөлттэй шүү дээ. Ямар ч шинэн 3-4 дээр битүүл байгаад байгаа. Битүүл байгаад. За хаварж тавлаг. Тавлаг сайхан байна. Та сайхан авч байна. Сайхан ууч. Онд минь тарган тавтаа сайхан. Орлоо. Тэглээ гэж мэдлдэг болсон юм шиг залуучууд чинь. Та тэгсэн үү хэн? Би тэгсээ, та тэгсэн үү гэл. За манай халамцуу яриа нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэн Цагдаагтаа маш их баярлалаа. Тэгээ манай нэвтрүүлгийн одоо үндсэн дүрэн болвол одоо ингээд шууд бэлгээ өгөөд эхэлдэг юм байна. Манай Шинсэгийн медиа компани одоо энэ хөө бүтээгдэхүүн кондишн тийм ээ. Таны илгийг хамгаалж, хордлогыг тайлнаа, соёл түгээе урайнд ор тийм ээ. Маргааш шаардлагатай гол нь биш ирээдүйд илгээ хамгаалах нь хамгийн чухал шүү гэдэг энэ кондишнээ бэлгэлчихэж байгаа чинь. Тэ? Илэг гэж дуудсан. За хоёрдугаар гэх юм бол манай нэвтрүүлэг бас одоо энэ Monjuice компанитай хамтарч ажилладаг. Тэгээ Monjuice компани маань одоо энэ хүү энэ амтлагааны тийм ээ журмаар ингээд бүтээгдэхүүнээ бэлгэлдэг. За ингээд Monjuice-ийн бүтээгдэхүүнийг ингээд бэлгэлчих байгаа юм. За баярлалаа. Манай нэвтрүүлэг мөн Агар United компанитай хамтарч ажилладаг. Тэгээд энэ хүү Агар United компани энэ ванны хөөс за мөн тийм ээ ингээд энэ ванны ингээд давс гээл ингээд сайхан ингээд энэ бүтээгдэхүүнүүд ингээд бэлгэлцдэг. За мөн манай нэвтрүүлэгтээ энэ Агар United компани маань хамтарч ажилладаг энэ хүү хятадын алдарт номер 1 борлуулалтаараа номер 1 бүтээгдэхүүн энэ хүү Snow гэдэг брендийн шар ариг байгаа. За мөн энэ Доктор Дизель гэдэг. Одоо энэ хүү бүтээгдэхүүн бол одоо бас залуучууд одоо айгүй их гоё хэрэгэлдэг. Ерөнхийдөө шар ариг гэхээсээ илүүгээр одоо алкохолтой ундаа гэх юм уу та тийм ээ. Тэгээ нөгөө нэг алдарт Heineken брендийн үйлдвэрлэдэг ийм алкохолтой ундаа байгаа. За ингээ шар ариг байгаа. За мөн Monjuice компани маань одоо үйлдвэрлэдэг Ara Artisan гэдэг одоо энэ хүү минерал эрдэст ус байж ах жишээ нэ тийм ээ. Ингээд бүх юмудаа сайхан ингээд тайлбарлаад явцдаг байх жишээ нэ. За мундаг юм байна. Эхлээд бэлгээ өгчгөр айгу амар. За ашгүй. Тэгээ цаашаа ингээд тийм ээ ингээд сэтгэл зүг оролцогчийнхоо сэтгэл зүг гоё ингээд бэлдээ явчихдаг. За сонь сайхан юу вэ Цагдаа? Сайхан. Ер нь яах гал энэ даал гэл. Хүмүүс яндар болгодог юм бэ дээ. Болно. Нэвтрүүлгийн 2 дугаар дүрм гэх юм бол цагаан юм уу тийм ээ? Эсвэл шар ариг юм уу? Нэг бол одоо бор юм одоо виски юм уу, коньяк юм уу? Нэг бол одоо шимийн юмар явах юм уу? Сонголтыг авдаг байгаа оролцогчоосоо. Мэдээж та одоо халамцуу яриа нэвтрүүлгийн саналыг хүлээж аваад ирсэн учраас нөгөө усын уул ёсын даг гэдэгтэй яг адилхан энэ нэвтрүүлгийн форматанд зогсож оролцох ёстой байгаа. Тийм учраас саналыг авдаг. Юу гарав? Тэгээ сайхан ундаа уучих та. Би ер нь арх хэргэлдэг шүү дээ. Зөв. Хэргэлдэг байсан. Тэгээ энэ юу өөрт чинь бас ярьсан халамцуу ярианы нэвтрүүлгүүдийг арх хэргэлэхгүй шүү дээ. Яхан тэгээ болж байгаа мó гэсэн. Тэгээ болно л гэх шиг болсон шүү дээ. Дөрмийн жирцтэй биш үү? За яг уу мэдээж халамцуу яриа нэвтрүүлэх бодвол
Аль нэг нь халахад ёстой ямар ч байсан. Та хэрвээ халахгүй бол би явчих. Хамаагүй. Тэр бол ерөөсөө одоо бид бүхэн чи ардчсан нэгэнд амьдарч байгаа юу сайхан дур сайхан чөлөөтэй шүү дээ тийм биз дээ. Тэгэхээр би уухгүй л аны хажууд уухгүй болохгүй шүү дээ. Би уучих тэг. Тийм биз дээ. Тийм үү. Болно биз дээ. Аль нэг нь халамцсан тийм биз дээ үзэгчтэй. Аль нэг нь халамцсан тэгээ болоо биз дээ тийм. За тэгвэл би одоо энэ хүү Хятадын алдарт энэ борлуулалтаараа номер 1 энэ хүү бүтээгдэхүүнийг сайхан уучи. Та ундаа уун гэхээр та энэ эсвэл энэ алкоголтой ундаа уух юм уу? Юу уух юм? Алкоголтой тэрний ядаг ундаа. Тэр болохоор манай Monjus компани бүтээгдэхүүн Ара Artisan гэдэг ус байгаа. Ус уучи. Тийм үү? За. Гоё юм аа. Яадаг. Та ер нь уудаг юм уу? Уудаг байсан юм уу? Уудаг байсан. Байсан юм уу? Байсан шүү дээ. За. 44 5 хүртэл айхууж үтсэн. Стоб гоцоод болсон уу? Тийм үү. Стоб баха. Санаатай явсан уу? Явсан. Санаатай явдаг тийм. Наад ч энэ дээр тий. Шими юмнаас нэг явах уу? Үгүй. Тийм үү? Тий, ер нь бол димээ. Тий, уухгүй л уухгүй шүү дээ. Тий, уучлуудаа бас ярьж болно. За. Тий, сайхан халж болно ч өөрөө. Агшин тавьж болно. Хариултыг өгнө. Яагаад уухаа болцсон? Ер нь тэгээд өөрт таардгүй юм да. За. Таарахгүй. Би ч бас нэг авиргүй. Тэгээд энийг ч уухаараа нэг жоохон зан чанар өөрчлөгддөг. Тийм байсан байхгүй юу? За. Зан чанар өөрчлөгдөн гэдэг нь айхтар юм байгаад байгаа юм биш л дээ. Жоохон давтаргүй хүмүүс байдаг шүү дээ хуучаараа. Нэг олигтой биш, авилгагүй зантай. Тийм байсан. Тэрнээс болоод ер нь нэг хоёрдугаарт амьдрал байж штэ. Би ч одоо 4 хүүхэдтэй харих болсон. Тэгээд сүүлд нь 2 хэн хүүхэд гарсан. Тэрнээс хойш манай тэр сүүлийн 2 хүүхдүүд нь тэр үзээгүй дээ. Харих гэдэг юмны бараа хараагүй. Ямар зэндээ айлд орсон чи юм хундгантай юм өгсөн чи ийм бүрэн жижиг аяг байт юм биш тэгээд. Тэгэхээр архийг тэр болтол мартсан байхгүй. Тий. Бас мундаг байна тий. Тэгэхээр чивштэй. Төвчээр аягүй чухал. Тэр шийдвэрийг гаргах болсон бас нэг юм юу байгаа штэ. Одоо өөрөөр хэлэх юм бол за юусоо болио гэдэг тэр шийдвэрт хүрэх. Тэгээ ер нь олон жил тэгж зовсон штэ. Арх уудаг хүн чинь шаард. Амраа гिचиг бас тамлсан уу? За тэгээ тамлна гэдэг нь нөгөө тийм зодоонуудын хийдэг тамлаагүй. Ер нь бол арх уучсан хүн ямар ойлгүй байх вэ тийм ээ. Тийм л байсан. Шаартан зовн те. Гэтэ ер нь гол нь нөгөө гэртээ орж иж тийм агшин цогтуу тавьдаг юм байдгүй. Тийм юм. Тэгтээ эргэн тойрондоо бас жоохон халтай. Одоо жоохон ааштай гэсэн үг үү? Тэгээ эргэн тойрондоо ч нэг ямар ч учиртай юм. Би бол одоо боддоо шүү дээ ингээд яг уугаа сууж байгаа хүмүүстэй бол уугаал байна. Уугаал байна. Тэгээд яг болохоо байхаараа яа тэнийг ганц нэг дургуй өргсөн хүн харахаар л ингээд ингэчих гал багтахгүй дэрчээ. Хэцүү үз. Зөв. Тэгэл ууха болсны дараа ер нь амьдрал бол арай өөр болсон. Өөр болсон шүү дээ. Өөр болгүй яах юм. Ер нь уужахтаа ч тийм муудсан байхгүй уг нь бол. Тэгээ яг тэр ер нь бол архинаас бол дампуурсан. Жоохон юу хөрөнгөлөө ажил хийж бизнес хийж 5 цаас олсон. Тэгээд чинь архитай оролцох хэцүү шүү дээ. Тэгээд дампуурлал бол энэ үр дүнд одоо дампуурл гэдэг чинь ашигтай дампуурл байгаа юм шүү дээ. Хүний амьдралыг зөв чиглэлээр нь оруулах, сэргээх юм зорилготой юм руу орсон байхгүй юу? Загдаах чинь яриа нэг жоохон нийлдэхгүй нүггүй юу? Гүг гоё л шүү дээ. Болж гин үү? Тий, болж гин. Зөрүүтэй юм шүү. Явах юм уу? Гүг яалаа. Эсвэл пивэр явчих юм уу? Одоо чи тэгээ шахаж болохгүй гэдээ манай хувь шахаж нөгөө юмд орчихгүй. Юмд орчих гээд байгаа. Тэгээ тийм учраас одоо би чи нэг оролцогчоо шахаж болохгүй. Тэгээ тийм учраас уухгүй л өөрөө уучи. Өөрөө уучи гэдэг. Тийм амьдрал сайхан штэ дүм. Тэгээ ингээд нэг тийм наад чи одоо ингээд пиавуулаа гэж хортоо шартай байхгүй зүтэй. Байхгүй штэ. Тэр явдаг хүмүүс тул тийм штэ байхгүй штэ. Загдаах хайл нутаг үлээ. Би Баян хонгор. Баян хонгор айсан юм бэ? Баян овоо. Баян овоо. Тийм. Богдоос хаашаа вэ? Баян хонгорын Баян овоо ч ерөөс аймагаас цаашаа баруун тишгнээ 18 км биш 20 км зайд. Аймгийн төвөөсөө? Тий, баруун тишээ гэсэн үг. 25 гэдэг лүү? Тийм баха. Тэгвэл ойрхон. Богдч өргөшөж 200 км байгаа. Тийм шүү дээ, богдч манай аавын нутаг байхгүй. Тийм манай аавын нутаг. Хоёулаа ч нөгөө нэг ягаа нөгөө юу яадаг байхгүй юу? Нөгөө цэнхэр үст цэрийн ихчтэй би нэг контент хийгээд тэгэн гутаа танаа гэрт очингуудаа яриа авдаг байхгүй юу? Тэгээд анх танилцчихсан шүү дээ. Тийм.
Тэ. Тэрнээс хойш ч бүтээж ч бас нэг гоё нэвтрүүлэг дороо доо. Тэгсэн. Та авраг болсон. Тийш дээ улан бит хоёр авраг болоод NTV телевизийн нөгөө нэг явуулдаг. Эхнэрийн заавраар. Тий. Тэгсэн чинь та чинь тийшээгээ юу яагаад манай нэвтрүүлэг чинь цацагтгаа бодоод би чинь тэрэн дээр нэг жоохон тийлтэрж пост оруулаад. Тий. Ер нь тэгэл ингээл юм яриул их хэвгүй үгүй байгаа үстэй тий. Харин тий. Тэгээ сар өвтөх ярих ёстой штэ. Би бодож суугаа. Тэр нэг чи анх тэр зэрэнтэй очихд чинь бас л тэр агуулга нь тэр эргийн талаар яригдсан. Тэгсэн. Тий. Агуулга нь. Одоо тэгээд тэрний чинь албыг хаагаад 3 жил шахуу суугаад гараад ирчлээ шүү дээ би. 3 жил суусан. Тий. 2 жил 8 сар. Болж байгаа байхгүй. За тэгээд тэрийг ингэж ямар хурд. Хурдын тий. Хурдын тий. 3 жил өнгөрцөн нэрээ тийм. Тий одоо 3 жил болж штэ. Яг ковидын өмнө штэ. Тий өмнө байхгүй. Яг ковидын өмнө. Тий. Тэгэл ингээл бодохгүй юу юм цаг хугацааг тий. Тий шүү тий. Амрагчийг хүртэл суулгасан шүү дээ. Суулгацсан шүү дээ. Тэгсэн шүү дээ тий. Тэг нэг жилээр амрагч нэг жил суусан. Тий нэг жил суусан. Аимшигтай тий. Тэгээд бодоод байгаа шүү дээ. Одоо ингээл бодохгүй даа зүгээр. Нийгэм ямар шүү байна. Ядуурл хэр хэмжээнд байна. Тийм биз дээ. Хүмүүсийн сэтгэл зүй хэр зэрэг доор орчиж гэдэг нэг юм байгаад байна да. Одоо өнөөдөр энэний нэвтрүүлэг ингээ гардаг бай гэж би бодъё. Тэгвэл загдаа захиалгат нэвтрүүлэг хийж гин гэж яриад байгаа хүмүүс. Тухайн үед одоо цэнхэр ус цэрэн таяр захиалгатаа ирсэн юм яасан? Үгүй шүү дээ. Үгүй шүү дээ. Төрөө тэрүүгээр алтан дөрөв өнгөрж байгаа шиг харагдан лээ. Тэр манайд очонсон. Тэр хүн захиалгат нэвтрүүлэгт орсон юм уу яасан? Гуйсан юм уу? Яасан бүүмэд ингээд ойлгохгүй байгаа байхгүй тий. Тэгэхээр энийг яриад байгаа юм олон нийтийн сүлжээнд анхаарал хандаад байгаа юм энэ төр маань өөрөө тийм их сони юм байгаа байхгүй юу? Одоо энийг ярьж байгаа зөв үү? Зөв шүү дээ. Хамаагүй шүү дээ. Хамаагүй ярьж байгаа. Би харин таныг гайхаад байдаг байхгүй. Та одоо эсвэл тийгэж их хүмүүсийн уур ундууцал бухимдал дургуслыг хүргээд идэх хүн юм уу? Яагаад энэ таныг үзэн ядаад байд? Харин тий, яагаад үзэн ядаад байд юм бэ? Та хэдийг очиход үзэн ядахаар байсан уу? Гүүд байсан дээ, сайхан л байсан. Тий, ер нь тэгэл альбаа ямар ч хүн очих манайд эргэл байдэн шүү дээ уг нь. Харин тий. Тий. Тэгэхээр ийм шаардлага явагдаад байна шүү дээ. Ядуу хүн байна уу гудамжинд? Байна. Хүүхдүүд хүчрхэл өртөж байна уу? Өртөж байна. Өртөж байгаа үстэй тий. Өртөж байна. Энийг хэн хийх ёстой юм? Төр хийх ёстой. Төр хийх ёстой л доо. Гэхдээ иргэн мэдээлэл өгөх ёстой байхгүй. Үүрэгтэй. Та үүрэгтэй. Та гудамжинд нэг одоо юу хүн байдаг тасраад унцсан хүн байвал тэрийг одоо цагдаа дуудаад хэлээд нэгд. Хоёрдугаар тэнд хажуудлаач айлын хүн хүүхдээ зодоод байвал тэрийг та мэдээлэх үүрэгтэй байхгүй. Яг үнэ. Мөн үү? Яг үнэ. Энэ үндсэн үүргийг чинь ажлаа би хийгээд шүү дээ уг нь. Тэгвэл энэнд юу дургуйчаад байгааг л тэр нэг ажил хийж чадахгүй байгаа нэг хэсэг бүлэг хүмүүс байна да. Тэр нөхдөд дургуйчж штэ. Илүү хөхтэй энийг гişүн ингээл зөндөө бодож байна да болж байна би харж байгаа юм. За тэгээд нэг юм л юм явцсан. Тэгээд энэ явуулгын үр дүнд бид тэр шагналын хөрцсөн. Хөртөхөд хүүхдүүд хохирсон. Гэр бүлүүд хохирсон. Байхгүй. Та хоёрыг очиход манай дээр 130 хүн байсан. Тэгсэн. Байсан байхгүй юу? Тэгээд тэр чинь ингээд явсаар байгаад 4 сараас гэл ингээд мөрдөн зүрдэн гэж ингэж явсаар байтал 11 сард би таслагтаа явчихж байгаа шүү дээ. Тий. Тэгэхэд эхнэр бид тэр ороход тэнд байсан хүмүүс байсан уу? Байсан. Дараа нь нөгөөдгөл чинь юу болцсон бэ гэвэл төр нь аваа явчих гудамжинд гарцсан. Тэгэл хэрэгт орхон ороод, шоронд орхон ороод гудамжинд гарах нь ороод, хүүхдүүд нь ойлгох нь ойлол, үлсэх нь өлсөөл, төр зэсг нь авч явах нь явал тэгэл асарамж төр авчиж байгаа юм. Авчиж байгаа шүү дээ тэр чинь. Нөгөө идэг үү? Тий. Тий. Тэгэл асарамжийн газар ороод ийм л болцсон байхгүй. Процесс нь. За. Ёсямбур төр төмбөр гэдэг шиг аха. Бас яг зүгээр нэг юм санал тавиад тэгээд нэг за та уухгүй байлаа гэд тэглээгээд таны угаасаа зүйлийг хүндэтгэж байна. Тэгтээ бас нэг төр төмбөр ёсямбур байна. Аваад нэг хоёулаа нэг ёслоод яахсан дээр баха. Тэгээд муугийн бас муугийн ёс биш Монголын ёс гэж тийм ээ. За. Гой нэг та нэг сар шин болж чинь болоод дууслаас нэг тун удахгүй эрт цэргийн баяр болох гэж байна. Энэ дунд чи энэ нэг юм 2-оос
2 сарын дундуураас нэг 3 сарын бөхс хүртэл ер нь нэг ийм баярын сарууд өнгөрдөг тий. Тэгээ тийм учраас ингээд бас халамцсан хоёрын үзэгчдэд зориулаад нэг гоё үг хэлээч. За гоё үг гэхээр чинь нэг юм гарахгүй. Ягаад гэвэл энэ чинь нөгөө миний дуртай юм биш байгаа байхгүй юу? Тий, Монголын ёс учраас тий одоо ингээд энэ зүйлэл баг хэрэглээсээ нүлээ. Тэгвэл Монгол ядуурлаас гарна. Энэ зүйлийг л одоо ингээд одоо эдээний сайхан дээж гэж хэлж штэ тий. Тэгвэл одоо би ингээд мог ёс биш энэгээр ингээд болчихж байгаа үстэй тий. Тэгээд амьдрал сайхан юм чинь энэ эдээг хэрэглэхгүй байвал одоо миний хэлж байгаа үг шүү. Бол одоо тий энэ хүчирхийлэл альва нэгэн буруу зүйлсүүд ер нь энэс үүдэлтэй. Тиймээс энэ багасна гэсэн үг. Тэгээ энийг хэрэглэхгүй байгаарай гэж хэлцгаая да энэ ард түмэндээ. За. Өвгөө ахын үг. Та ч одоо намар бодоод өвгөн биз дээ. Тий одоо 65 нас л үрж штэ. Тэгэхээр өвгөн байж таа. Тий арай өвгөн чулаагүй. Одоо өвгөн болохгүйгээ гүрийгээд. Өвгөө ахын үг би өг нь болоод бас нэг таны үг чинь амар гоё ингэж ерөөж хүлээж явж байгаа. Ерөөгөө тэгээ хэлчихэж байгаа. Цааш нь уух гэдэг шүү дээ. Цагдах хэдэн охинд юу хэдэн хүүхдтэй вэ та? Би ч одоо яг өөрийн 6 хүүхэд байгаа шүү дээ. 6 хүүхэд. Тий 6 хүүхэдтэй. Тэгээд бүтээр чинь нэг юунаас одоо ингэ тэнмэл амьдралтай байсан 2 хүүхэд олж авсан. Тухайн үед. Өргөж авсан гэсэн үг үү? Тий өргөж аваагүй. Яг өөрийн болгоогүй. Тусалсан. За. Тэгээд тэр 2 хүүхэд байна. Одоо нэг нь 23, нөгөөх нь нэг 21, 2 үрж байгаа юм уу да? Тийм 2 сайхан хүүхэдтэй байна. Тэгээд эгчтэй хоёрын. Оо ямар гоё. Тэгээд тэр хоёрын чинь нэг нь одоо юунд байгаа вэ гэвэл дарханд онцгой байдлын нэг үнтэй суугаад одоо 2 сайхан хүүтэй. Одоо миний зээ хүүхдүүд гэсэн үг шүү дээ. Одоо тэр 2 хүүхэд маань тэр том болсон нь бид хоёрыг аав ээж болсон. Ягаад гэвэл амьдралын туршидл бид нэр ээж аавын ах дүүсийг хайсан. Тэгээд нэг олсон ээж нь бид нар бас нэг тийм юу ягаад ээж мэжтэй нуулзсан юм. Тэгэхээр нөгөө л бас хэцүү шүү дээ. Тэгээд юм ярих айгүй хэцүү юмнууд л ярих гэдэг байгаа байхгүй би. Тэгээ яриач тийм нийгэм чинь өөрөө айгүй тийм харанхуй болсон учраас хэцүү байгаад шүү дээ. За тэгээд тэр 2 хүүхдийг ямар ч гэсэн одоо мөрөдөх зүйлтэй болгосон шүү дээ. Тэгээд охин нь юу сургууль одоо их засаг их сургуулийн хуулийн анги. Тий. Тэгээ одоо нэг бас нэг хүүхд шууд гарцсан завсалчаад ах шиг байгаа байна. За хүүн бол одоо сая Японд руу энд архан дээр сургууль сурж байгаад интернет оюутан солилцоогоор Япон явцсан 1 жил болж байна. Тэр бол аз жаргалтай байна. Сайх тий. Тэр хүмүүс их мундаг хүн болсон. Өөрөө ингээд хөвчилж Солонгос, Япон хэлийг сураад. Тэгээ одоо бид нэр орчин бүржүүлж өгöd нь шүү дээ. Ийм сайхан байгаа. Тэгээ сая цагаан сар шин болох гээд талаас нүг охин байна бас гадаад байдаг юм. Энэ дэр тийм манай миний өөр юм. Одоо дээрээс 2 дахь нь. Тэр мэрч ингээд нэг 5-10 цаас явуулж байгаа юм. Төрөг. Аав цагаан сар болороо тэгэрээ ингэрээгээд. Тэрнээс илүүгээр нөгөө хүү тэндээс явуулж ич Японоос. Тий, сая 500,000 төгрөг. Төрснөөс илүүгээр. Үгүй төрсөн гэдгийг чинь би төрснөөс миний илүү хараад байгаа юм. Хүүхдүүд бол үүрэгтэй. Тэгтэл битэрийн өсгсөн хүүхд тийм хэмжээнд болтлоо өссөн байна гэдэг юмыг л би тий тэрийг л тэгээ ямар сандаа миний нэг найз уцаар ярьж байна. Тэрийг нэг лайв хийсэн байхгүй. Хөөс тагтаа хөшөө чи танайд хүүхд яг чиний төрсөн хүүхд биш дээ биш. Тэгээ би хүүхдтэй хэлжээлээ. Чи Японд 7 жил болсон. Одоо ингэж ийсэн үү гэд мэдээж 5-10 цаас шилжүүлж байсан байлгүй дээ. Авах гэдэг эцэг их хөл ингээл хүүхдүүдэд өгдөг штэ. Тийм журмаараа ярьсан. Тэгэд хүү маань харин юу яасан бэ гэвэл тэгээд хүүдээ багтах ярьж яана л да. Миний найз штэ энэ. Тэгээд ингээд одоо ингээд олж авсан хүүхд нь ингээд аавда ийм явуулсан байна, тэгсэн байна. Энд тэргээд чихэр тавгийнхын чихрийг хүртлээ явуулчих гээд ингээд ярьж байгаа байхгүй. Тэгээд энэ зүйл нь юу хэлэх гээд байгаа вэ гэвэл нөгөө хүмүүжүүлэх арга зүй юунд байв, ямар үр дүнд хүрв, одоо ямар байгаа гэдгийг харуулдаг шүү дээ. Тийм юм. Тийм бэ тий. Та тэгэхээр одоо хэдэн охинтой гэсэн үг үү? За ингээд 6 хүүхэд байна. 6 хүүхэдтэй саяны 2 ихэд 8 хүүхэдтэй болчихсон. 8 хүүхэдтэй болчихлоо. За тийм. 8 хүүхдээс өөрийн
4 охин байгаа. 2 хүү. Тэгээд Алена хин 2 ган толго гэдэг. Тэр хоёр нийлээд 5 охин 3 бандтай байгаа байхгүй. 5 охин 3 банд. Тэгээ 5 охинтой байж тэгээд яагаад тэгэл тэр лайв маяг гарахаар амт үнийг янхан махан эмэгтэй үнийг янхнаар дуудаад. Тэгвэл ер нь таны гайхаад байгаа юм. Үгүй яг наач бол таны эмоц байх л да. Тий. Эмоц биш. Биш юм уу? Биш. Энийг та нар нэг юм ойлгомоор байгаа. Би уг нь ингээд эсвэл таны тэрийг тастаж аваад ингээд онцлоод идэв юм уу? Яг тэр дасарсан. Хэл хүүгүүд тэгээ хэлсэн штэ. Тэгээд тэрийг тэр нэвтрүүлгээр хийгээ үсттэй. Тий, ингээ фокслоод тий. Үгүй та нар хийсэн биз дээ. Тий. Цэнхэр үчирэн таяр тэрүүгээр нэвтрүүлэг хийгээ үсттэй. Тэгсэн. За тэгвэл одоо би хэлэх гээд байгаа санаа нь тий. Тэр дастжээ. Хэлсээ дураар муу янган байг хэлчихлээ штэ. Тэгсэн. Тий. Яагаад гэвэл тэр хүүхдийг хэлсэн тухайн үед орон гэртээ болгоод тэгээд ингээд ийм төрлийн ажил хийгээд ингээд яхан бол бид нэр хүүхдийг чи хараад байжээ гэл хэлж байгаа юмыг өөрөө очиж үзээдтэй. Тэгсэн. За бодит амьдрал энэ юм. Бодит амьдрал. Тий. Тэгэхээр соён гэгэрүүлэгч хүмүүс яриад нь шүү дээ. Манай мундаг одоо том төрийн шагналтай ардын уран зохиолч нэртэй хүмүүс ярьж байгаа байхгүй юу? Энэ янхан гэдэг чинь өөрөө нэр үг юм аа. За эндүүгээр нь яриач та нар. Яагаад зөөлрүүлээд биеэ үнэлэх гээд байгаа юм бэ? Биеэ үнэлнэ гэдэг чинь төрөл бүрийн арга байна. Би одоо нэр дүрдээд яг тэр нэвтрүүлгийг та нар олж үзээрэй. Мөн үү? Олж үзэх ёстой байхгүй юу? Тэгэхээр янхан гэдэг чинь болохгүй бузар юм байгаад байна. Тийм учраас тэрийн нэрвээр нь хэрэглээч гээд байгаа байхгүй юу? Бити зөөлрүүл бидний энэ хөдөлмөр хийж байгаа хүмүүс цалин хөл чи цалин авч байгаа яагаад энийг ингэж байгаа юм бэ гэд нэртэй хүмүүс мань ярьж штэ тэдний энэ яриаг аваад нийгмрөө цацхгүй яагаад байгаа. Агуулгыг ойлгож байна уу? Ойлгож байна. Санааг нь үндсэн санааг нь. Тэгэхгүй байна штэ. Тэгэхээр хэн хэлж байгаа гэдгээс л хараад байна. Гал нэг нөхөр л ингээл лайв хийгээл ингээл яваад байгаа болохоор нөгөө нөхрий чинь тэр цаан чинь хүний эрхийн үндэсний комиссийн дарга нь ингэж ноцолдож байгаад нийлүүлээд гүтгэж байгаа үстэй. Бямбад орж гээд нөхөр. Одоо зурагтаар гараад байх би ичээд байгаа тэрнээс. Тэр манай гашинд байгаа хүмүүсийг гүлэг гэсэн байхгүй юу? Гүлэгнүүдийг гүлэг шиг харьцаад байгаа. Тэрийг аваачаал ингээл нийгмээр дүүрэн юм тавьчихлаа шүү дээ. Тэгээ энэ агуулгыг л хүмүүс ойлгомоор байгаа уг нь. Ойлгомоор. Одоо Загдаа гэдэг хүний нэрээр тэжээгдэж байгаа энэ сошиалын нөхдүүд байна шүү дээ. Загдагийн ерөнхий газар гэдэг нэг юм үзүү. Тэгээд би ийм нохоо шиг байгаад байгаа юм. Нөгөө хажуудалд нь хоёр нийгмийн ажилтнууд нохоо болцсон байгаа юм. Гинжилсэн. Тэгээ энэ иймийг яагаад энэ нийгэм харахгүй байна? Тэрийг удирдах байгаа хүний тархинд нь юу байна? Би блоколж амарсан шиг. Одоо болтол тэр гимтэргээ үлдээл байгаа байхгүй тэр нөхөр. Тэр Загдагийн ерөнхий газрыг удирдах байгаа нөхөр. Тэр чинь гимтрэг үлдээд байгаа шүү дээ. Хүнийг хотлог гүтгээл, дарамжлал тийм биз дээ. Энэ аимшигт юм байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тэднэрт ерөөс арга хэмжээ. Тэрийг олддог арга байхгүй. Энэ Цагдаа тийм мэдлэг боловсрал байхгүй юм шиг байна. Өөр хүний хүсэг бол ерөөсөө нэг тэнд очиод нэг хүүхдийг загинж ийнэ гэдэг юм бол очоо барьж хийчихдэг. Загдааг дарамжлаад байгаа хүнийг бол ерөөсөө олохыг хүсэхгүй. Тэсчэн мөн үү? Тий. Яа нэг юм агуулгатай юм уу? Тийм гот чи одоо Загдаа хараа. Ямар хувц үнэртэй юм бэ? Тийм байгааз? Тийм амар. Тийм байлээ. Гэхдээ ерөнхийдөө бол арт үнэртэй ч юм. Арт шүү. Арт үнэртэй тий. Одоо жишээ нарах юм баггүй. За 3 дугаар сургуулийн нөгөө Соронзон захиралч гэдэг юм уу? Монгол кино нэгтгэлийн ингээд солонго захиралч гэдэг юм уу? За тэгэн гутаа ингээд нэг за тэгэл нэг юм ааштай хүмүүсийн төлөөлөл гин гут за тэгэн гут Загдаа гэж хүн ороод ирнэ те. Ингээд яг нэг ийм төлөөлүүлээд ингээд яриад байна штэ. Хүмүүс ингээд нэг за ингээд тэгтээ нэг тийм амар том ийм феодал нэг юм хүчирхийлэгч юм захирангуу нэг ийм л хүмүүс байгаад байгаа юм шиг ингэж одоо жишээ нь ингээд
нийгэмд ийм ойлголт яваад байгаа байхгүй юу? За. Яг тийм юм уу? Би бол таныг бол тэгж харддаггүй. Харин би чамайг нэг хүнд ярьж байгаа зүйлийг нэг хүн надад уламжилж хэлж ийсэн. Цагдаа гэдэг хүн тусгай өгөгдөлтэй хүн байгаад байгаа юм гэж. Тэгэхээр тэр нэг нөхөд ярьсан байх нь дээ. Тий. Тэр хүн чинь над руу ярьж байна да. Гисэн шүү тэр хэний дашгуугай хүү гал хоёр гэдэг залуу гэж. Тэгэхээр тэр өгөгдлийг яаж харсан гэдэг асуулт асуумаар санагдаж байгаа байхгүй юу? Харин тий. Жишээ нь одоо би бол танаас айхгүй шүү дээ. Тий айхгүй шүү. Хинч айхгүй шүү дээ. Хүүхд ч айхгүй шүү надаас. Гэхдээ харин би ингээд хэрэгцээ та амар тийм сүртэй амтан байсан бол тийм үстэй хүн айлгадаг, дарамталдаг тийм амтан байсан бол би одоо өнөөдөр танаас ингээд айгаал асуултаа хүртэл хянаал минаад ингээд би тэхгүй л байгаа шүү дээ. Харин тий. Тэгэхээр энэний асуултыг өөрөөс ч асуугаад байна шүү дээ. Яагаад байгаа юм бэлээ? Харин тий. Тэгэхээр энийг нийгэм дээр олж харддаг нүд бай дутагчаад байгаа байхгүй юу? Дутагдах биш. Угаасаа харахыг хүсэхгүй нөгөө ийм юм байдаг да. Айлууд нэг тавьдаг юм шиг үлээ шүү дээ. Ингээ нүдээ ингээ тагалцсан ингээ жихээ бүгэлсэн нэг нь өөдг нь яадаг үлээ нэг иймэрхүү маягтай. Нөгөө амрахтаа хийдэг нөгөө ингэж яагаад. Үгүй тэр нэг бэлгэдлийн хинчтэй 3 сар мөгчин байдгүй юу? Тий. Ярьдгүй амаа тагалцсан нүдээ амтсан. Юм л хэлчихэд шүү дээ. Нийгэм чи өөрөө жоо дуурж байгаа нэг ингээ янзлах гэж оролддог. Нөгөөдүүдээс яаж хийж яагаад нэг хэрэг олдог. Тийм биз дээ. Тэгээ байхгүй болгодог. Зохион байгуулалтаар бүр хийдэг. Ийм технологи нь бүр үржигдсэн. Гиснээс нэрээ за одоо нэгэнт ингээд энэ зүйл рүү хоёул одоо ингээд яриад нэвтрээд орцсон юм чинь. Одоо туухгүй хоёулаа өнөөдөр цагдааха Алтан гац ресторанаас нэвтрүүлгээ бэлдэж байгаа. Алтан гац рестораны хэмжээлшгүй гэдэг хоол тун удахгүй орж ирнэ. Тэр бол хоёулаа сайхан буу халаад байж л байдаг. Нэгэнт хоёулаа одоо ингээд ийм хэрэг рүү яваад орцсон учраас одоо энийг гүйцэж яри. Эцсийн бүлэгтээ та юу болж дууссан бэ? Гөө эцсийн бүлэг одоо би хэрэг хүлээгээгүй явж байгаа шүү дээ. За. Гэхдээ хэрэг хүлээгээгүй хүнийг ингээд хориол байд юм уу? Энд чинь хийх ёстой шүү дээ. Ягаад гэвэл цаанаасаа ингээд шүүх гэдэг чинь нэг юм хийчлээ шүү дээ. Нотлох баримт байгаа мó? Байхгүй ш. Ямар нотлох баримт байхгүй. За энийг ингээд одоо энэ хэрэг явагдаж байгаа. За. Намайг шалгад одоо эргээр үргэлжлүүлээд бид нэр гомдол гаргацсан. Бид нэр яллагдчихад татчихсан явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэргийн талаар одоо ерөөс ярихгүй. Цаг үе харуулна. Цаг хугацаа харуулна шүү дээ. Тэгээд тэр зүйлүүдийг одоо бид нэр шаардлага тавиа явж байгаа. Тэ худал мэдүүлэг гэдэг бол ерөөс онцгой зүйл анги байгаа. Яг гэвэл гэмтэргийн явцад хүмүүсийг худал мэдүүлэг яаж ингээд төвөгдүүлэх юм бол тэгнэг зүйлчлэл байгаад байна шүү дээ. За тэгээ энэ ингээд явандаа гарч ирнэ. Монголын хууль яаж явдгийг би сайн мэдэхгүй зүгээр биш нөгөө киноны хүн учраас киногаараа сэтгэл байх шиг байна л да. Жишээ нь ингээд гадны кинонууд дээр бол одоо Холливуудын кинонууд ч болон солонгосын кинонууд дээр бол 72 цагийн дотор хэргийг нотлоод нотлох баримт гаргаж ирж чадахгүй бол тухайн прокурорын газар болон нөгөө цагдаагийн газар асуудалд ороод нөгөө нөхөр маань айгүй ихтгэлтэйгээр ингээд шууд тэр газараас гараад явдаг тий. Монгол тийм байдгүй юм. Та шууд 3 жил хэрэг нотлогдоогүй байхад 3 жил хоригдсон ч байж байгаа чинь тий. Би өршөөлөө хуульд ороогүй шүү дээ. Тэгээд тэр анги нь бараг тэр чин өршөөлийн хуулийг чи ингэж явагдсан юм байна лээ. Тэртээ тэрнгүү хүссэн хүсээгүй өршөөн хууль гарч уучраас. Хүссэн хүсээгүй өршөөж байгаа шүү дээ. Би ерөөс өршөөлийн хууль гэдэг юмд ороогүй байжгаад ингээд гараад ирлээ шүү дээ. Тэгээд тэр чинь яг тэнд нь хоригдож байхад нь би нэг зөрчил мөрчил үүсгээгүй байгаа учраас за ингээд нэг юм хугацаа гэдэг нэг юм гаргаад тэгээ нэг сулж шүү дээ. Тэгээ энийг яривал ертөндөө юм болно дүүм. Энийг орхин өнөөдөр тэгэхээр Монголын хууль болохгүй байна. Монголын хууль ерөөсөө болохгүй байгаа. Тэгэхээр энийг ярихаар би ингээд юу яагаад нь штэ. Ингээд шатаад байна. Тий, нэгд шатах магадлалтай. Тэгэхээр шатахгүй л дээ одоо. Ягаад гэвэл шатдаг юм дууссан байхгүй юу? Тэгээ та би бодохдоо зорилгоор яваад байгаа юм биш үү те. Гөө өөрийн чинь одоо бодож штэ зүгээр. Ингээд төсөөлж бодох магадлалтай болчих байхгүй юу? Энэ яг тэрийг яриулах гэдэг байгаа. За энэ үед нөхөрч явж наа уцаач хийх гэж байгаа юм байна. Гэж бодох магадлалтай болчих байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгэхээр энэ зүйлийг юус ярихгүй байсан дээр. Энд чинь цаг хугацааны та өөрөө л ярьсан шүү дээ. Тэмээ чи би бол юус огт асуугүй. Гөө сая яг нөгөө үргэлжлүүлээ. Та нарын чинь нөгөө арга байна штэ.
Хүнийг юм яриулахдаа нэг заавалгүй тэрлөө хөтэлдэг. Тэр нөгөө нэг яагаад та юугаар. Үгүй надад арга байхгүй яхаа. Би ч зүгээр л жүжигчин хүн шүү дээ. Тийм ээ, жүжигчний эзэн нэг арга барил байна да. Солиороо дээ. Хөрх юм аа. Солиороо дээ. Үгүй би ч зүгээр л буу халж байгаа хүн шүү дээ. Гэтэ би одоо яг ингэ энэ бодоход хүрэж байгаа. Тийм байна. Хүрэхээр нөмөө дүүгээ хардах хэрэг гарах гэдэг байгаа үү? За окей. Тэгэхдээ ингэж хардмааргүй шүү дээ. Хоёлоо зүгээр халж байгаа юм шиг халж ийл дээ шээ. За тийм ээ. Тэгээд энэ хэргийн асуудлыг орхиж байгаа. За тэгээд. Тэр энэ угаасаа цаг хугацааны дараа энэ чим юм болчихно. Худал юм гэдэг чинь нэг төрлөөр ингэ дуустдаг байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгээд тэр юмнууд батлагдаад байна. Яг л энэ шүүхэн дийлдэггүй махад тэр дээрээс ингээд тастаад байна штэ. Тэр тогтоол шийдвэрүүдийг ингээд бүрдүүлсэн зарим нэг хүмүүс нь ингээд цаашаа явж байна. Тэр явдаг газар руугаа доошоо ч юм уу дээш ч юм уу нэг өрөө явна штэ сайн хүмүүс дээш. Тэгээд хүн гүтгсэн учраас сайн биш учраас доошоо явж дарна үсттэй. Гих мэтийн ингээд айгүй олон зүйлүүд болоод байгаа байхгүй юу? Мөн үү? Тэгэхээр энийг орхидог газар нь орхиод бид нар явах замаараа л явъя. Би ажлаа хамгийн сайнаар хий. Нийгмийн халамж үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүстэй туслая. Тэр одоо бид тэрийг шоронд хийгээд хүүхдүүдийг чимэгсэн тэнд байгаа хүмүүсийн нөгөө ярьж байгаа зүгээр одоо бид тэр хэрэг яриаггүй шүү дээ. Тэг борцож ярьж шүү дээ. Хэргийг бол орхичлоо шүү. Орхицсон. Тэгэнгүүт тэр нөгөө бид нарыг гүтгсэн одоо хүүхдүүдийг ингээд чимхээ дундын өмчийн тэнд байгаа хүмүүсийн дундын өмчийг авсан гэж ярьж байна да. Хэрэг тийм ээ. Гэтэл энэ хэрэг яригдаагүй шүү. Тэгтэл тэр хүмүүсийн чинь төрн авч явцсан өнөөдөр манай гашаанд бүгд тэр яах гээд байгаа зодуулах гээд байгаа юм уу? Тийм ээ. Тэр яах гээд байгаа над хүчндүүлэх гээд байгаа юм уу? Гэхээс эсвэл юм байна уу? Тэр хүүхдүүд яагаад чимхүүлэх гээд байгаа юм уу? Тэр хүмүүс мөнгөө битээ өгөх гээд байгаа юм уу? Ингээд бодмоор байгаа байхгүй юу? Яагаад гэвэл чамтай тулж ярихад айгүй ойрхон хүн байхгүй чи. Тийм биз дээ. Нэгдүгээр одоо тэр юу яалаа тэр нэг нэвтрүүлэг хийх гэж тэрийг найруулж тэрнтэй нэг явж очлоо. Тийм биз дээ. Тэр үед тэр дотор байгаа хүмүүсийн дуулж хуурдж байгаа, бүжгэлж байгаа. Тэ амьдрал ямар сайхан байгааг тэдний аз жаргалтай байгааг харлаа штэ. Гэхдээ тэгэл тэр хүүхд 30-аад хүүхэд байгаа юм. Тэгэл тэр чинь тэр хүүхдүүд рүү яваад ороход өвөө гэж гүгээд ирж исэн штэ. Тэрийг зохиож болд юм уу? Та нар цэцэрлэг рүү ороод үзэхгүй энэ тэнд. Та нарыг өвөө гэж гүөх үү? Хэнийг ч гүөхгүй үстэй. Тий. Өвөө гэл тэр чинь тэр олон хүүхдүүд перкэл гүгээд. Тий. Үш нэр загтах. Яг тэр нөгөө нэг нэвтрүүлэг бэлдээд байж ах чинь нөгөө нэг гоё юм адраа шиг дуулдаг нөхөр байсан шүү дээ. Тий. Тэрний хүнтэй суусан. Хоёлоо тэрний тоглолтыг зохион байгуулна гэдэг. Та намайг найруулдаг. Тий, найруулгээд. Тий, би бас нэг 5-10 сар тгий мэгийгээд ингээд тогтоол ярьж ирсэн тий. Тэгтэл тэр хүн маань явдахгүй явцсан шүү дээ. Тэрний шин дараах нь та нар ингээд сошиал хараалаа илгүү дээ. Тэгээд яг уу явсан эр хүн алдаж ирвэхээ нөгөө ямар эр хүн олдсон дэрвэхээ зуланд шидэг лөө. Нэг үзүүрэг байдаг тий. Гэтэл бас нэг 5-10 цаас олчих юм уу яадгийн хүмүүсийг ингэж гуй тгийгээл ингээд тухайн үед хувцсыг нүтлэг бэлдэх хүмүүс гарч ирсэн шүү. Тий. Тэгээд тэр хийгдэггүй штэ. Хийгдэх эсвэл байсан байх. Тэр юм тавилангаараа явж штэ ерөөсөн. Нэвтрүүлэх стайгур амар бүр өндөр темпл. Юу баг загтаахыг өрн баг юу уулгах шаардлагачгүй байна угаасан. Өс нэрэ. Жохоо давшраа хаа. Жохоо давшраа. Би бухимдаад байгаа юм уу? Үгүй бухимдаагүй. Та угаасаа амар өндөр ритмтэй хүн шүү дээ. Та бүхэнд DDS компани маань багцуудтай шинжилэл хийснийг дуулгахад бас таатай байна. Гэр бүлийн гишүүдэд зориулсан төрөлжүүлсэн суугуудтай төрөл бүрийн шин шилдэг сонирхолтой контентуудтай юм багцууд маань шинжлэгдсэн байгаа. Стандарт, happy, super гэсэн 3 багц байгаа. DDS хамгийн олон кино суугуудыг та мэдэх үү? Монголын болон гадаадын шин шилдэг кинонуудаар төрөлжсөн зөвхөн DDS-ээр гардаг 10-10 кино сууг. Кино дуртай хүмүүрийн мэдэх дэлхийн хамгийн алдартай HBO-ийн 5 кино сууг. Нийт 15 кино суугтай happy багцаалтаа сард 1000 гаруй кино үзнэ гэж боддоо. DDS-ийн багцууд шинжлэглээ. Монгол аав чи ямар хүмүүс байсан би ер нь? Сайхан хүмүүс байсан. Сайхан хүмүүс байсан. Хүн бүхний лав сайхан. Тэг үлгэр жишээ. Хүүхдүүдтэй үлгэр жишээ.
Аав ээж минь намайг тийм юм тэгж ингэж хийгээрээ гутлыг ингэж ойдیں۔ Тэ уран хүмүүс байсан. Тэгээд тэг зааж өгөөгүй. Би зүгээр харж ирсэн. Та хэдэн хүүхэдтэй айлд өссөн юм? Би чи 12 хүүхэдтэй айлын 5 дахь хүүхэд. Тэгээд айлд миний ээж төрсөн их чинь хүүхэдгүй байгаад тэрэндээ өргүүлсэн намайг. Таныг. Тий, тэр өргөмлөөрөө бол хоёулаа юм өгнө. Тий, би ч одоо 70 онд гарсан нэг хүүхэд манай аав ээж бас манай ээжийн дүүгийнх өргөөд тэг ингээ хоёр болсон юм. Тэгэхэд би 10 хэдэн жил ганцаараа айлын хүүхэд явсан байхгүй юу? Өргөмөл ганц хүүхэд явж ирсэн. Тэгээд яг амьдрал чинь угаасаа би одоо удаач хүүхдүүдэд юм заадаггүй шүү дээ. Зүгээр биерээ үлгэрээ болж байгаа. Тэгээ би хоёр жоохон хүүхдтэй бас жоохон санаа зовдөг байсан. Юм сурах уу, ихлүүлээ тэгэл. Тэгээ сая энэ 2 жил гарan болоод ингээ ирсэн чинь нөгөө хоёр чинь сая цагаан сараар ёо нөгөө их чинь ахнаар бүгдээ тусдаа гараа авчихсан. Ямар гоё юм бэ ингээд хоолунд хийж байгаа хамттай шив. Тэгээ зүгээр л хүний хүүхд гэдэг бол тийм л үт юм билий. Тэгээ аав ээж яадгүй тэр одоо миний хүү тэгэрээ ингээрэй гэж бид нар заадаггүй шүү дээ. Тэгэл амьдрал болцсон байхгүй. Амьдрал чинь ингээд өвлөгдөд яваад идэг юм байна шүү дээ. Та тэгвэл одоо ингээд өргөмөлгээд ингээд инхээр айлын ганц ингээд явж байгаа бас нэг жоохон дураараа талтай байсан уу юу? Багтаа бол жоохон тийм байсан. Гэхдээ ер нь тэгээд нөгөө тэр ганц байна гэдэг олуулаад төрж ганц байна гэдэг бас асуудал байт юм билээ. Дандаа тэр олон өмөр өжжөдөг, хүсдэг, очдог тэгээд тэр гэрээс айлч гэрээс би холбоотой байсан байнга. Тийм учраас одоо ах トゥ нэр сая хамгийн том ихчдэр очлоо. Сая энэ харанхуй юу н байхдсан төрсөн ихчээгээ алдчихж байгаа юм. Миний ихнэр төрсөн дүүгээ алдчихж байгаа байхгүй юу? За. Ийм хэцүү өгөөж. Хэцүү. Хүнийг хөтгөж, хүнийг шоронд хийн гэдэг бол аимшигтай. Энэ аимшигтай нэг туулчлаа штэ. Тэр хүмүүс зингэр үчирэн зовлон үзэл явна л штэ. Тийм байгаа даа үстэй тийм. Бас л ингээд гүтгүүлээл, томжлуулаад. Тэгээ Монголын нэг юм өөрчлөгдөх байхаа гэж би бодож. Хэдэн онд та хотод орж ирсэн юм? Хотод ч би ч одоо за хот руу болохоор яг одооны амьдрал уг нь бол 90 онд нэг орж ирээд 94 5 он хүртэл би хотод амьдарч ирсэн. Нарвдуур болд. Тэгээд тэрнээс хойш 2000 онд орж ирээд одоо бол ингээл. Гэтэ би энэ зүү хараад багсалж ирсэн л да. Зүү хараад яа. Таны үндсэн мэрэгжил чи юу юм бэ? Үндсэн мэрэгжил гэж над тийм байхгүй шүү дээ. Нөгөө яг төгөлдөр ахын хэлдэг шиг нөгөө 10А юм байна шүү дээ. 10А тий. Төгөлдөр нь хийм лээ. Манай донжийн төгөлдөр гэж бас нэг сайхан ахгүй байсан бид. Тийм. Би нөгөө нэг тий. Гоё болсон тий. Жог юм уусан тий. Тэгсэн. Тий. Бас л нэг 10 аал байсан шүү дээ. Тийм ээ сайхан хүмүүс тэгээд энэ мохоо мөхий арих гэдэг нэг юм өстой балаа юм байл л да. Тэгээ ер нь яаж яваад яг энэ халамжийн арих ярангууд ингээд ийшээ яриа өсөд өөрчлөх гэдэг юм. Солиороо тий. Тэгээ яаж яваад амрагч та хоёр ер нь энэ халамжийн энэ үйлчлэгээр рүү яваад орцсон ер нь. Би арих уудаг байсан. За. Эхнэр архичин юмыг харахаар бас хэцүү байна. Мэдээж тий. Мэдээж тэг. За тэгээд архичин хүний зовлон мэддэг эхнэр архины зовлон мэддэг нөхөр байна штэ. Гэтэл энийг чинь туулцсан учраас ийм байх нь зөв юм гэдэг юмыг өөртөө ингээд зохиогоод нэг одоо юу гэдэм дэ нийгмийн сэтгэл зүй гэдэг юмд өөрсдийн нэг арга технологиг боловсруулсан ус аахгүй юу? Мөн үү? Өөрчлөгдсөн амьдрал гэж юу байх ёстой бэ гэдэг зүйлийг бид өөрийнхөө амьдралынхаа туршид нөгөө бие бинийгээ хайрлаж явах замдаа л энийг сураад штэ. Энийг л нийгэмд өв болгох гэж бодоод байгаа байхгүй юу? Сая тэр хүнд газрыг туулаад гарч ирж байгаа ч гэсэн бид тэр ажиргалаар дүүрэн туулж гарч ирсэн. Мөн үү? Зөв. Сонин юм яриад байгаа. Тийм байна. Шорон байна ажиргал гэж юу яриад байгаа юм бэ гэж. Тий. Хамгийн гол нь бит хоёр бие биенийг хизээч одоо тэр хотлох хормог юмтай нэгтгэдэггүй л байгаа байхгүй асуудал. Бие биендээ бүрэн дүр итгэдэг. Хизээч тийм юм болохгүй гэдгийг миний эхнэр мэднэ. Миний эхнэр тийм гэдгийг би мэднэ. Та хоёр одоо хэдэн жил амьдарч байна? Одоо 40 жил болох нь боллоо да. Гайгүй юу? Сууцаа тий. Гоё шүү дээ. Гэтэ одоо энэ өндөр настангуудыг бодох юм бол
болоогүй ш залуу шүү дээ. Тэгээд цааш нь одоо 70 нас байна, 80 нас байна, 90 нас байна, 100 нас байна. Тийм шүү дээ. Тэр болтол бид нэр бас нэг юм өглөө тэнийг зөнөг өвгөн болчмооргүй шүү дээ. Арх уугаагүй яг одоо хэдэн жил болж байна? 19 20 жил юм. Хоох. 2004 он гэхэр чи үлээ. 20 жил. Тийм шүү дээ 20 жил. 20 жил боллоо шүү дээ. 19 жилээ. Би оюутан болоод яг төгсөж ирсэн юм байна. Тий, яг тэр үеэс чи арх уугаагүй байхгүй. Гэхдээ дунд нь нэг ганц нэг амсаж үдсэн. Галтэрсэн үү? Пак гэд. За тэгж галтараагүй. Зүгээр амсаж зориудаар уу юм уу гэж үдсэн байхгүй юу? Юус зөхгүй. Тамхиг татъя гэж үдсэн. Би арх тамхи хоёрыг нэг өдөр хийсэн байхгүй. Үзээ. Тэг яг л нэг өдөр хийсэн. За урд нь хэдэн жил татсан? За ер нь бол олон жил. Олон гэдэг чинь бол угаасаа олон шүү. Олон. Угаасаа олон шүү. Тэгэхээр би тодорхойлж хэлэх гээд байна л да. 13 настайгаас л ихсэн шиг байгаа. За. Тэр дээр үед одоохондоо бид нэр 13 настай гэдэг чинь хэдэн он юм те 70-аад оны үеэс 71 оны үеэс юм уу та. Тэгээд тэр үед манай нэг ах юу байсан? Мундаг жолооч байсан. Тэгээ их чиг ахын ээж нь энд би амьдардаг. Тэр Аматангийн ахын. Тэгээд тэдний байхаар нэг ахан гээд амар их мөнгө тоолно гэж жолооч учраас тэр чин доор ижил 1200 төгрөгийн салиа авч байгаа юм чинь 1200 300 500 600 ч гэдэг юм ингээл өндөр тээврийн жолооч. Тэгээд мөнгө тоолж өчөөд юу яа ихчэд өгнө ээжтэй ээж энэ тэр нэг бурхныхаа авдарны нэг юм нандин юмд хийн. Тэгээд тоолохын тэр ихч тоо мэдэхгүй надаар ингээд тоолуулна. Хэвээ гим нүгэлтэй хүн байгаа байхгүй. Тэгэхээр тэр дотроос нь нэг 25 цугулж аваад тэгээд тэрүүгээр нь дэлгүүр аваад тэгээд дэлгүүрээс нэг ветнэт аваад тэгээд нүүдгийг найзтайгаа ветэ гэж нэг байсан тий. Тэгээд тэрийг найзтайгаа хамт голын дотроос татаж үзээд тэгээд ингээд сүүлийн толгой игээд унчт юм лээ. Тэгээд тавьд сонирхлоо тий жоох хөвгт тий. Тэгээд хоёулаа ингээд баг 10 тавигдчихсан юм байна. Тэгэл толгой игээд унтсан. Тэгэл тэрнээс хойш нөгөө юу н орохгүй тархинд. Тэгээд хөсөл төрж штэ. Тий, тэрний таашаалыг авах гэдэг штэ. Тий. Тэгээд тэр мууга тамхичийн жиргэлж үтсэн архич. Архигууд явахдаа ингээл айл амтнд ирэхдээ ширээн дээр юу ээж идэг те. Явхаар гараа явсаа намсаж үзэн те. Тэгэхээр хин нэгэн хүн л хүүхдүүдийг уруудтаад байгаа байхгүй юу? Мөн үү? Тэгэхээр би тийм маягаар л сурсан байгаа штэ. Тэгээд хэрэгэлсэн. Тэгээд тэр үеэс л ингээл уугаал ямар сэндэ манай тэр дүү нөгөө ингээд тэр барашиг тэр чинь нэг юм 20 боллоонд нэг барашиг игээд тэр нэг үзүм чавган нэмээд нэг хэсэгдэг тийм байсан шүү дээ. Тэгээд тэрнээс нь ингээд чавгын ницээр байгаа согтоод ингээд гоогаад тийм байсан байхгүй юу? Тэгэхээр бид нэр өөрснөө тийм юмыг бэлдээд шүү дээ. Бэлдээд хүүхдүүд тэрэнд нь дуртай болоод байгаа байхгүй юу? Тэгж яагаад ингээд явандаа тэр архичин нэрлүү орчод шүү дээ. Тэгээд тэрнээс салах гэж бас зовоод шүү дээ тий. Яах вэ ийхүүгээл бодоол. Тэгээд тэрийг нэг л өдөр хийсэн байхгүй. Шалдимын юм ярьж нүгөө юу? Шалдимын юм ярьж байна. Гэхдээ тэгтээ гоё л юм шүү дээ наа чи. Угаасаа хоёулаа шалдимын юм ярих гэж энд уулзсан хоёр хүн шүү дээ. Тэр нь бол тийм шүү дээ. Тэгээд үзэх нэг нь үзээд үзэхгүй нэг нь үзэхгүй л байна үст тийм шүү дээ. Хамаагүй шүү дээ. Тэгээд муулах нэг нь муулаад. Тэгээд муулах нэг нь муулаад муулахгүй нэг нь муулахгүй л байна. Тий. Одоо тэгээд нэг сошиал гэдэг нэг юм бий болсон. Байгаад байгаа. Тэгээ сошиалд явж ил одоо хүмүүсийн ялдаг та сошиалд хэтэрхий байснаас болж ийм зүйл үүдэлсэн гэдэг байгаа байхгүй юу? Ер нь тэгээд байгаа. Хүн болгон л тэгээд байгаа. Тий. Гэхдээ би энийг сошиалыг юу гэж үзээд байгаа вэ гэвэл ерөөсөө хэрэгцээтэй юм байна. Одоохондоо ямар нэг телевизэд очиж би ярилцлага өгөх шаардлагагүй шүү дээ. Тий. Гаргасан юм аа тэгээд гаргачлаа шүү дээ тий. Тэгсэн. Тэр нэгөр нь тэр ялдаг тийм хууль байдаг бол тэгээд ялчих хэрэгтэй байсан байхгүй юу? Үнэ үү? Ялын талаар яриад шүү дээ. Тэгээд тэгж яллаагүй байхгүй юу? Тэгж ялсан. Сонин байгаад байгаа. Тий. Тэгэхээр сошиалыг би ашигтай юм байна. Тэгээд яг мэдрэмжтэй ойлгодог бол энэ төрлийн байгууллагууд энийг ойлгох сайн. Өчигдөр манай ихнэр нийслэлийн гэр бүл хөгжлийн газар дээр очиж байгаа. Очсон байна. Тэгээд одоо нөгөө хүчирхийлд өвтцэн намайг хэрэгт хийсэн хүмүүс чинь хүчирхийлээ үйлдэл яваад штэ.
Тэгээд нөгөө хүүхдүүдийг бид нэр аваад туслаад ингээ яваад байгаа. Тэгэхээр тэр төрийн байгууллагууд нь энийг бүр нэг нэвтрүүлэг болгодог үстэй үнэхээр гоё юм байгаа. Гэхдээ нэвтрүүлэг болгоод суугаад. Нөгөө энэ биш ээ. Миний ярьж байгаа зүйлийг нэвтрүүлгээр барахгүй ухаандаа яг энэ хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын чиглэлээр тусна ийм гарын авлага нэгд. Хоёрдугаарт энийг нөгөө юу гэдгийг тэр одоо доктор профессор тэр нийгмийн ажлын сургууль хүмүүжүүд гаргаж үүч нар нь анализ дүгнэлт хийгээд тэгээд энэ дээр ингэд юм байна, энэ дээр загдаагаа ингэж алдсан юм байна, энэ нь болд юм байна, энэ арга нь болохоор хүүхд хүмүүжүүлэхэд зөв юм байна гэд юм хийгээд ингэ явуулмаар байгаа байхгүй юу? Мөн үү? Тэр юмд байхад тэр нийгмийн ажилчид бол ерөөсө нафрас штэ. Найхгүй. Тийм үү? Тий, хэрэггүй. Тэнд оюун сэтгэлгээ байхгүй. Тэнд шоронд хизээч хинч нийгэмшихгүй. Нийгэмшихгүй. Уг нь нийгэмшүүлдэг үйл ажиллагаа явуулдаггүй. Явуулдаггүй байхгүй юу? Тий. Тэгжиж яаж юу болох юм? Нийгэм зөвшөө. Харамсалтай байхгүй. Та шашин шүтлэгтэй юу юм? Би уг нь бол буддын шашинтай байсан. За. Тэгээд буддын шашинд орцгооч хүн чинь айгүй тийм юмыг хялуурчлах гэдэг юм шүү дээ. Тэ нэг лам дээр очиод банкнаас зээл авах гал нэг хэдэн будаа аваад банкны дарагтаа уул сууж байгаа сэрэн догно гэж хэмэрхэн татчихаал. Тэгээ гайтын шиг нөгөөт нь бүтчихин. Тэгэл дампуураад өрөнд орол тэ. Мөн үү? Тэ. Нэг иймэрхүү маягаар. Яа нэг хүн ингээл жоохон муудах юм бол очиод нэг лам дээр очиод нөгөө одоо хов зүүн те. Яа ингээд юусэн ингээ болохгүй байна гэл. Нөгөөтг нь чи тийм нэг улаан юм аваад тастаад цагаан юмтай холиод зуураад тийш навч хаяараа маяараа гэл. За энэ бол одоо би шашныг муулаг байгаа шүү. Үжил бодлын юм ярьж байгаа юм. За ингэсэн. За ингээ болчихоо. За ерөөсөө дэм юм байна. Тэгэл одоо сар болгон нам сайн даллага одоо бүрэн гişиг хариуцуулдаг алтан ирэл ингээд ном уншуулна. Тэгэл гандан дээр очиад ингээд нөгөө халуун завтай цайгаа нөгөө нэг хэдэн төгрөгөө бариад. Та өөрөө тэгээд байдаг гэсэн юм уу? Амраагч дагуулж яваад тэгээд. Хоёлаа. Тэгэл хаа чинь нөгөө баг залуугаас авахуулаад юу яаж штэ. Дидиш хамгийн олон кино суугуудыг та мэдэх үү? Монголын болон гадаадын шин шилдэг кинонуудаар төрөлдсөн зөвхөн дидишээр гардаг 10-10 кино сууг. Кино дуртай хүмүүрийн мэдэх дэлхийн хамгийн алдартай HBO-ийн 5 кино сууг. Нийт 15 кино суугтай Happy багцаалтаа сард 1000 гаруй кино үзнэ гэж боддоо. Дидишийн багцууд шинжлэглээ. Хариуцлага энгийн зүйлээс эхэлдэг. Уран бүтээлч хүн товлсон, төлөвсөн бүхний зайлшгүй амжуулах шаардлагатай нүүр тулдаг. Эрүүл байж, эрс хүчээ хадгалж үлдэх нь гэр бүлийнхээ, хамт олонныхоо, үзэгч төрийнхөө өмнөөс хариуцлага гэж би ойлгодог. Уухын өмнө нэгийг, уусны дараа нэгийг. Эерэг өөрчлөлт жижиг зүйлээс эхэлдэг. Хуванцар савны хаягдал нь байгальд маш их сөрөг нөлөөтэйг бид мэднэ. Харин Ара эрдэс тусна дахин боловсруулагдсан савтай бөгөөд Монголын анхны артезан эрдэс тус юм. Ара усыг сонгож өөрийгөө болон их дэлхийг хайрлая. Даавнд юм одоо нэг судар нийт өөдс олж байгаа юм. Тэрийг ингээд нугадаад ингээд бүр жижигхэн болгоод даавнд ингээд оёод тэгээ яши энэ цамцлагын дотор ингээд зүүчин. Мөн үү? Тэгээд хэлэхгүй дээр нэг жоохон юм буур зур юм болох юм бол нөгөөд айгуул одоо муугар хэлэх юм бол бөөсч чинь магадгүй. За ийм яриад байгаа шүү. За энэ муу юм яриаг байгаа шүү. Тэгэхээр би яасан бэ гэвэл 98 онд юм уу та. Тарханд байж байгаа нэг минь надтай нэг танил нэг можон залуу таарав. Тэгээд тэр хэлсэн надад. Тэгээ бурхан гэвэл нэг л ийм юм баймаар байна гэд нэг ном авч яачихгүй юу нэг жижиг юм документ. Тэгээ том жижигэр нэг ийм юм уу та. Тэгээд тэр нэг юм том сахалтай хүний зурагтай луух гэсэн бичгтэй.
Тэр Христийн. Тухай. За. Тэгээд тэр дуух нь болохоор эмч байгаад байгаа. Тэгэл ингээл тэгсэн чинь дуухын юм байхгүй дандаа тэр Иесус гэдэг хүн гарч ирэл ингээл бараг ингээл шавар зурж байгаа нүдрүүн нэрсэн чи идэгцэн ингээл бурхан байна гэвэл ийм л юм баймаар юм байна да гэж төсөөлж байгаа. Өөртөө. Тийм биз дээ одоо ингээл юу бол юу хийчдэг. Тий. За хэвдэх ширхгүй бол энэ нөгөө яа дуустгүй хоол гэсэн үү? Йоо манай Алтан гацсын хоол маань орж ирж байна хаа. За. Хэмжээлшгүй гэдэг. Хэмжээлшгүй гэсэн. Дуусахгүй хэмжээлшгүй гэдэг. Өстой хэмжээлшгүй. Маш сүртэй нэртэй хоол. За энэ нагч. За манай юу Алтан гац рестораны юу загтайхаа танилцаарай. Манай Алтан гац рестораны захирал Чин зөрөг маань орж ирж байна. За сайн байна уу та. Түр гадалчихгүй. Диди шин багцууд. Нэг юм аашны асуудал төр за яг хуу ихэвчлэн энэ ааш гэдэг бол эмэгтэй хүмүүс төр яригддаг штеп. Ааштай гэдэг нь одоо юу гэж нэг жоохон зөөлрүүлж хэлбэдэж штеп. За. Шудрагч гэдэг юм уу эсвэл тийм ээ шууд одоо эмоцоо ил гаргацдаг тий. Яг өөрт яг мэдрэгдэж байгаа яг энийгээ шууд гаргаж ирээл тавьчихдаг маа. Энэ шүү. Яг өнөөдөр загтааг яг юм бэ? Зүгээр л жирийн эцэг хүн байгаа шүү дээ. Уг нь амьдрал зовлон тулсан. Зовлон жаргал айлны үзээ туулаад ирсэн зүгээр л нэг жирийн баггүй юу? Нэг талаасаа. Нөгөө талаасаа зүгээр л ир хүн шүү дээ. Тэг одоо тэр аашны талаар ярьж байна. Аашраа гарах юм бол тэг шудраг гэдэг тогтоогч бол тийм биз дээ. Яг үнэн бодтой амьдралыг ярьж байна үнд. Тэрийг хүлээж авч байгаа хүмүүс нь. Нэг хэсэг нь муухай ажтай гэж үлээж авна, нэг хэсэг нь өнөө өгдөг юм шиг үлээж авна. Нэг хэсэг нь нэрэнч тиймтэй гэл. Тэг янз бүрийн ингээд хангалтаар юм. Бид нар чинь дэлхийд ирсэн зөвхөлөө олон амьдарч байгаа шүү дээ. Тийм үү? 7 тэрбум. Тий. Монгол улсад 3 сая удаа амьдарч байна. 3 сая гэдэг чинь хүн шүү дээ. Тийм шүү. Тийм биз дээ. Тэгээд 3 сая хүн чинь 3 сая өөр л аяг байгаа үстэй. Яг үнэ. Тэр болгонд ингээл тааруулах гэдэг ямар шаардлага байгаа юм. Миний төрлийн нэг хэсэг байдаг байж болох нь намайг дэмждэг. Нөгөө хэсэг нэг хэсэг нь юм ойлгодгүй бүр тийм хүмүүс байна шүү дээ. Тэр болгонтой зурлаад авах шаардлагагүй шүү дээ би. Зурлаад ямар шаардлага. Тийм учраас одоо хүмүүс одоо энэ нэг юм энэ юу гэмдээ одоо нэг юм сошиал яриад шүү дээ бид өнөөс сошиалор ингээл дагагч нарыг өсөж мөрөдсөн хүмүүс бий болчихлоо шүү дээ. Тийм олон дагагчтай болох тийм л болуулаа байх гэдэг. Би бол тийм өсдөггүй шүү дээ. Мөн тэгээд миний эсрэг юм бичиж байгаа хүн болгон блоглох төстой. Би тэднээсээ зааварчгүй харилцаж нэрваа стресс. Та яагаад нөгөө өнцгийг хүлээж авч чадахгүй? Хүлээж авсан байхгүй юу? Авсан учраас тэн дээр би одоо бодож зовж дүгнэлт хийж яах юм. Тэр дөрөнгөө би өөрийгөө ингээ бүрэн дүүрээ харцсан хүн шүү дээ зорилгоо. Тэгэхээр та амар тийм нарцист өөртөө дурлсан хүн юм шүү. Үгүй. Энийг тий наадахыг хэлээд чинь нацист өөртөө дурлсан гэж ярих гэдэг нэ та. Тий өнцөг бол харах гэдэг шүү дээ. Өөрт чинь ингээд эсрэг өнцөг бий болонгууд үгүй энэ над тамаагүй зөвхөн минийгээ байх ёстой гэдэг. Тэр биш. Наадах чинь туулчлаа шүү дээ. Үнэн үү? Тэгээд бүхэл бүтэн зүгээр хоёрын зөв амьдрах ухааны 16-8 жилийн юм яри. Үнэн үү? Бид нар 2006 оноос 13 он хүртэл 6 за 6 7 8 9 10 11 12 13 он хүртэл бүхэл бүтэн 8 жилийн турш явж штэ. Ингээд одоо ядуу зүдүү орон гэргүй тэмдэглэж туслаад. Үнэн үү? Энийг нийгэм харж штэ. Харсан загдаагаа ингэж юм гээд. Тэр дотор тэр олон төрлийн телевиз бичлэг юмнууд ирж байгаа байхгүй юу? Үзэж чинь тий. Тэгэхээр тэнд тэнцвэрлэгдээ явчлаа штэ би чинь. Тэр муу сайнны чинь дуулаад төр засгийн хүмүүстэй холбогдож
одоо тэгээд 13 оноос хойш төр засагтай холбогдож эхэлж байгаа. Тэгээд 14, 15, 16, 17, 17 он хүртэл 18 он хүртэл зүтгэлээ. Одоо төр засагтай одоо холбогдоод ажил төрөл хийгээд энэ хооронд нөгөө 10 түрүүний 8 жилийн үйл ажиллагаа маань эмгэгчгүй болж ирж байгаа байхгүй. Ингээд. Тэг нөгөө одоо нацистийн руу орж штэ. Харгас ойлгодгүй тэр нөгөө талын хүмүүс байна гэдэг нь Монгол ядуурл байхыг хүссэн төрийн бодлого явагдаад байна энд. Мөн үү? Энийг ямар журмаар ингэж хэлээд байгаа вэ гэвэл ядуу хүн байж ээж манай энэ чи чаас би сайн фэйсбүүк дээр нэг авгаа ярьж илээд Оросын ерөнхийлөгчийн хятадын ерөнхийлөгч хоёр бол инээж байгаа да манай нэг тосгоны нэг 3 сая хүн штэ энийг авч ив чадахгүй манай энэ төрлийн тэргүүнүүд өстой энийг төрж ийна гэдэг нэг өгшин яриад ирлээ штэ. Эний үе нэг авгаа. Тэр байхгүй юу? Болохгүй штэ. Ядуурх ямар ч үндэслэл байхгүй байхгүй юу? Монголд Загдагийн хашаанд 130 хүн Загдаа амар сайхан хоёрын эвэлдээр ажиллаа болоод байгаа үстэй. Тий. Тэгэхээр тэр хүмүүс төрөөс ямарваа нэгэн тусламж дэмжлэхгүйгээр бид нэр үйл ажиллагаа явуулаад хамтгийн хүч хөдөлмөрөөрөө бие биенийн нийгэмшүүлээд ингэ явчих болж байгаа үстэй. Тий, яг үнэ. Тий, тэгтэл 3 сая хүн амт чинь энэ сая 500 гавтгай дөрвөлжин километр нутагтай 70 гаруй сая малтай тийм биз дээ байгалийн баялаг нь одоо дэлхийд бараг бичигдээ ихний 5 гэдэг юм яадаг тийм ээ. Тийм өндөр түвшний ийм баян эх орны хүмүүс шүү дээ бид нар. Мөн үү? Сая тэр нөгөө юу гэж хэлэх гээд нэг юм олон юм руу ороод байна л да. Тэгэхээр одоо би тэр 2006 оноос хойш 13 он хүртэл мөрөөр ажил хийлээ шүү дээ. Тий. Тэгэхэд ядуучуудыг ингээд туслаа. Тэгэхээр төр ороод ирэнгүүтээ нөгөө бодлого гэдэг юм дотор нь юу орж ирэх вэ гэвэл аль 19 18 дугаар зууны үеийн нийгмийн сэтгэл зүйн чиглэлийн эрдэмтэн доктор профессоруудын бичсэн онол гэдэг юмар хүмүүс нийгэмшүүлэх гэж байгаа байхгүй юу? Мөн үү? Миний ярьж байгаа зүйлийг ойлгож байна. Гэтэл одоо глобалчлагдсан энэ дэлхийд даяарсан энэ хавтгай болцсон одоо бөөрнгийн штэ. Хавтгай гэдэг нь юу гэвэл ил харагдаад байгаа байхгүй юу? Энэ сошиал бүх энэ сүлжээ юмнуудаар чи энэ ил харагдаж байгаа. Энэ болцсон үед энийг ойлгохгүй байх гэдэг юмтай бид нар зурлалмаар байхгүй. Зүгээр л мөрөөрөө иймээр. Зүгээр л хийчмээр. Одоо би сая гарч ирэнгүүтээ намайг даруусчлаа гэж үзээд байгаа шүү дээ хүмүүс. Шоронд өстой энийг өстой мяалцсан байна, тэгсэн байна гэж ингээ үзээд байна да. Тэгэд би мяалгадаг байхгүй юу? Би гэрэл болоод байгаа дэрсэн. Тэн дотроос. Ойлгож байна уу? Гой. Тийм гэрэл болоод байгаа дэрсэн. Одоо яаж байгаа вэ? Одоо би цааш нь зүгээр л тэр одоо олон танши руу явцсан хүмүүсийг буцаад бүтээлгүй ирж яхад тэднийг цааш нь бүтлгмээргүй шүү дээ. Тэд нар шиг. Хэрвээ та ялагдсан бол өнөөдөр та хоёр дээр тэр 130 хүн ирэхгүй шүү дээ. Ирэхгүй шүү дээ. Тийм үстэй. Тий. Тэр хүүхдүүд хасангийн газраас хэдэн арваараа орж ирж шүү дээ. Тий. Яагаад байгаа юм? Тий. Тэр хасангийн газар сайхан байхгүй яагаад байгаа юм? Тэр төрийн хүүхд хамгааллын ажилчин мэргэжилтэнгүүд нь мундаг байхгүй яагаад байгаа юм? Дахиад танд хүчндүүлэх гээл үгээд ирээд байгаа юм уу? Тий. Тэгэд энийг юмны агуулгыг олохын тулд тэр нөгөө сая яриад байгаа тэр уучлаарай би сая жоохон хатуу хэлчихлээ. Хатуу биш гоё үнэн үг байхгүй юу? Тий. Гэтэл наадгад нь чи ойлгохгүй жигд одоо ойлгож байгаа үстэй. Тий. Ойлгохгүй учраас тэрнийг үгийг хэллээ шүү дээ. Тий. Нэг одоо яг та чалгасан нэг ямар ч үн цэнгүй ингээ нэг хүн нусаа нэгж байгаа шиг үг байхгүй наадах үг чинь. Тэр одоо ямар нацист гэнэ үү юу гэнэ үү те? Зөвхөн өөрийнхоороо байгаад байд юм уу энэ төр гээд. Нацист. Тий. Өөрийнхоороо байх гэдэг штэ гэсэн санаа гэж. Тий. Өөртөө дурлцсан. Тий, өөртөө дурлцсан ингээд. Тэгэхээр тийм байхгүй нэ. Би өөртөө дурлаагүй байна. Дурлцсан байсан бол би амар ямар ба штэ. Энэ хүмүүс над ямар хэрэгтэй. Эсэг зүгээр цааш яв та нар гэж явуулах хэрэгтэй юм биш үү? Галаа. Тий. Одоо оргоод иж байгаа хүүхдийн хасламжаагаар цан буцаагаад авчид өгчмөр нь штэ. Тий. Авчид өгч буцаад оргоод иж. Авчид өгч дахиад буцаад оргоод иж. Яагаад оргоод байгаа гэдэг бас нэг шалтгаан байна шүү. Яагаад оргоод байгааг тэд нар яагаад дүгнэлт хийхгүй вэ? Тий. Үнэ үү? Тий. Асуудал.
Тэгэнгүүтээ бид нар чинь хардж дандаа амсаа хоёр мөнгө өгөөд тэр хүмүүсийг би тэр тийм баяа юм уу? За. Сэтгэл гэдэг юм чинь юм асар том соромжон байж шүү. Мөн үү? Сэтгэлийн соромжон гэдэг нэг одоо хүмүүс гарцаа байхгүй юм өөдөр очихоос аргагүй болтон бид нар тэднийг хайрлсан байгаа байхгүй юу? Мөн үү? Тийм байна тий. Тэгээд амьдралын хамгийн чухал юм л ерөөсөө энэ л шүү дээ. Одоо үр дүн гэдэг юмыг цаг хугацаа харуулна. Хэрэг би яагаад ярихгүй байгаа вэ гэхээр цаг хугацааны дараа л харуулна. Би чинь одоо 25 6 манай хүн чинь 19 мөстэй байсан юм одоо 7 8 насны төрөлтэй шүү дээ бид. Та хоёр хоорондоо юу? Хоорондоо. Тэгэл анх учирсан. Тэгээ би ч яа яг нэг тухайн үед чинь нөгөө одоо тийм нас акц явуулсан шүү дээ. За юу сүртэй 25. Яг нөгөө өөрийнхөө үеийн хүмүүсээр бодоход ер нь бол зарим нь 2 3 хүүхэдтэй болцсон ингээл амьдралын төлөвлөсөн яваад байгаа шүү дээ. Бид ах зүгүүд ингэсэн архугаал тэгэл ганц нэг амтан тааралдуул ингэсэн ингээл таа нэлийн давлын явсан уу? Давлын өнгөрөө. Өнгөрөө тэгээд зүгээс нэг жоохон хүчтэй бие томтой тийм нэг байхгүй юу? Тэгээ эн чинь өөрөө тийм нэг амьдралын бардан багтал ч юм уу яадаг юм. Тэгээ нэг ядчих нэг муу имдээ бар гэж нэг эмгтэй хүн дээлгч үнд айгуу дургу. Та юу? Тий. Тэгээ тэр хүмүүс над дээр ирж хэлнэ. Ингээд зодоод байна гэж тэгээ тэр зүйлийг хамгаална. Тэр үеэс л гэр бүл хамгаалж ирсэн шиг байгаа түрүүний асуудал чинь хайр. Одоо яг хэзээ яг энэ юу хийчих үү гэж. Тэгээ ямар сайн таны үзэл бодол тийм байдаг. Тэгтэл та эсэргээрээ эмгтэй хүн дээрлэгсэн юм шигээр нийгэм тарагтаад шоронд явцсан шүү дээ. Ингэж байгаа шүү дээ. Ямар сони юм те. Яа. Тэрийг шүү дээ. Танхаа хэрэгэл хийсэн хоёулын шоронд. 16 онд шүү дээ. 16 оны сонгуулиар 3.7 жил ихнэг 3.1 жил ялгсан байхгүй юу? 25 цагтаа зодцсон хэрэгээр. За. Хэмгүүгөө шүү дээ. Тэгээд тэр хэргийг цаадагчиж байгаа шүүхэн. Тэгэхээр үнэн байсан тэр тухайн үед. Дараагийн сонгуулиар 20 оны сонгуулиар одоо яаж байгаа вэ? Одоо за ямар ч юм танхаагаар болохгүй юм байна, тиймэр болохгүй юм байна гэд зохиож штэ. Нөгөө нэг хүүхний цан тэр яриад байгаа нөгөө нөхцөл чинь авчирж байна да тий. Авчирж байна. Тэгээ авчрангуудаа яаж юм бэ гэвэл одоо тэр чинь зохион байгуулалтаа явуулаад байгаа байхгүй юу? Тэн дотор ажилласан процессууд байгаа. Айгүй олон хүмүүс явуулсан. Манай дотор бүр ажиллаж исэн. Тэрийг хийхэд бол ер нь асар их том амжилт зохиот юм билээ. Тэгэхээр энийг хаях хэрэгтэй. Хэрэгэл байгаа шүү дээ түрнээс. Тийм. Очиж ирсэн бол бүр юм өөр юм болчихно. Тэгээд цаг хугацаа харуулна. Энийг дэвччихлээ шүү дээ би. Мөн үү? 13 настайгаас 44 хүртэл архиус уугаад 44-өөс одоо хүртэл архи уухгүй явж байгаа гэдэг юм дэвчээрийн маань нэг шалгуур мөн үү? Дараа нь тэр хантайгаа бүл болоод сэтгэл зүй нэгдээд хоёулаа энэ ядуучдын хүмүүс туслая гэдэг ойлголтыг гаргаж ирж байгаа нэг арга зүй мөн үү? Тэгэхээр энийг яаж ойлгодог вэ гэж асуугаад байна шүү дээ. Тий. Яаж ойлгодог вэ гэдэг дээр бивнээ л ойлгож байгаа. Жижиг хагас шахаад юм гарах уу гарна. Би ерөөс замбраагүй ажлын байр руу оронгууд ингээд хувцастайгаа ингээд өмч яваа хувцастайгаа ороод ажил хийчихнэ. Тэгэхээр гэр бүл төвхтэй тэрийг яаж ойлгох вэ? Нэрэн штэ гэр бүл хүүхдүүдэд үлчи юу байхгүй юм штэ. За яг энэ хачуу нөгөө чи хийнэ гэжсэн чинь ойлоо мартаа явчихсан штэ. Тэр үеийг мартсан штэ. За аюулаас. За би ч миний шалгаад хахаа. Болохгүй дахиад ярьчих. Гүг бахаа. За наадах шиг тавь. Та байж байгаа. За чи наадах шалга. Дидиш хамгийн олон кино суугуудыг та мэдэх үү? Монголын болон гадаадын шин шилдэг кинонуудаар төрөлдсөн зөвхөн дидишээр гардаг 10-10 кино сууг. Кинон дуртай хүмүүрийн мэдэх дэлхийн хамгийн алдартай HBO-ийн 5 кино сууг. Нийт 15 кино суугтай Happy багцаалтаа сард 1000 гаруй кино үзнэгээ боддоо. Дидишийн багцууд шинжлэглээ. Хариуцлага энгийн зүйлээс эхэлдэг. Уран бүтээлч хүн товлсон, төлөвлөсөн бүхний зайлшгүй амжуулах шаардлагатай нүүр тулдаг. Эрүүл байж, эрс хүчээ хадгалж үлдэх нь гэр бүлийнхээ, хамт олонныхоо, үзэгч төрнийхөө өмнөөс хариуцлага гэж би ойлгодог.
Уухын өмнө нэгийг, уусны дараа нэгийг. Condition. Эерэг өөрчлөлт жижиг зүйлээс эхэлдэг. Хуванцар савны хаягдал нь байгальд маш их сөрөг нөлөөтэйг бид мэднэ. Харин Ара эрдэс тусна дахин боловсруулагдсан савтай бөгөөд Монголын анхны артезан эрдэс тус юм. Ара усыг сонгож өөрийгөө болон их дэлхийг хайрлая. За, загдахаа. Одоо өнөөдөр та уухгүй гэсэн болохоор би уугаад байгаа шүү. За. Юу анзаарч байна уу? Энэ юу гэсэн? Миний харж байгаа. Ара артизан гэдэг. Энэ их гоё ус шүү. Цэвэр ус юм байна тий. Тий, цэвэр ус. Би халж байгааг мэдгэж байна уу? Мэдгэж байгаа малах юундаа халдیں۔ Ганц лав явууж чадахгүй. Баг 3 шүү. За. За бити тийм 2 он юмар баг. За яг уу. Би нэг ийм асуух гэдэг байхгүй яхаа. За. Одоо өөрөөр хэлэх юм бол охтууд бол аавын базар байдаг. Аавтаа бол зүгээрстэй аавтаа болтоо шууд загиндаг. Тийм л байдаг. Охтууд чи яг энэ одоо энэ моментн дээр яаж ханддаг вэ тань дээр юу? Гэхдээ ерөнхийдөө ийм байж тээ. Би одоо нэг юм яриад байгаа юм. Миний одоо тэр 98 он 2002 4 он хүртэл одоо урд нь ингээд архитай туулсан амьдралаа штэ. Тэгэж 85 оноос хойш ингээд хүүхдүүд төрөөд гараад яг тэр нөгөө жоох ингэдэг амьдрал руу дотор яваад байна штэ. Ааха. Тэгээ тэрийг бид гэрүүл дотор ингээд шийдэж штэ. Хүүхдүүд мань цуг шийдэж байгаа байхгүй бас. Ааха. Хатаж гинүү. Ааха. Тэгээ өөрчлөлт явагдаад байна штэ. Тий. Процесс явагдаж байгаа шүү дээ. Өөрчлөлт явагдаад. Яг энэ үеүүдэд юу болж байгаа вэ гэхэд хүүхдүүд аав зөв юм руу явж гин. Өөртөө тэрийг харсан учраас гэж. Тий. Гэж бодогдож штэ хүүхдүүдэд. Энэ бол миний дүгнэлт шүү. Ямар ч үсэн эсэргүүцэл байгаагүй. Тэр одоо охтууд баддаг. Хатагдаал би жоохон машинтай ингээл жоохон хурдан яваад хөөе би жоохон амьд юмар шүү чиг шиг. Тэгээ энэ чинь юу хэлээд байгаа вэ гэвэл бод амьдрал хэлээд штэ. Тэгээ аваар ослол гарна шүү. Альва нэг юм хүмүүс хэлэхдээ янз бүрийн хуулиараа хэлж байгаа юм. Янз бүрийн хуулиараа. Тийм биз дээ хүүхд аавдаа ойлгуулахдаа юу гэж байвал хурдан явж болохгүй гэдэг үгийг ааваа хурдлагаа боль гэж хэлж бодлоо доо. Тий. Тэгтэл аав хайртай юмар нь бадцж штэ аавгаа. Хүүч охин ч бас амьд юмар байна шүү. Би охиноо алмааргүй штэ. Тэхийн тулд би удаан явах хэрэгтэй болно үстэй. Тэдний тааламжинд нийцүүлэх. Мөн үү? Нөгөө л амьдралын процесс. Би уулан дээгүүр ингээ явах дуртай машинтай ингээ хазгаа явах шавар цуух муух дуртай байхгүй. Тэрний одоо яг нэг эрчүүдийн нэг жоохон тэнэглэл өгдөг штэ. Экстрем маягийн ингээ давгаал ингэдэг. Тэгэхэд ихнэр тэр дургу. Тэгэхээр би дуртай зүйлээсээ татгалзах хэрэгтэй болохгүй. Хайртай учраас. Таны амьдралын хамгийн үнцэнтэй зүйл юу вэ? Гэр бүл штэ. Тий. Түрүүн битэр нөгөө шашныхаа асуудлыг гүйцээгүйгүй хайцсан уу? Тэгсэн. Тэгээд тэр би бол таныг христиан гэж бодсон. Яа. Тийм. Тэрнээс Христосын шашинд итгэдэг хүн биш байхгүй би. Ямарваа нэг шашинд итгэдэг хүн биш. Христ итгэдэг. Христ итгэдэг. Тий. Итгэгч гэсэн. Итгэгч гэсэн үг. Тий. Тэгээд саяны тэр 2 жил гарan 3 жилийн дотор бол би ерөөсөө тэн дотор Библи судлал гэдэг нэг юм өөртөө бодож байгаа юм. За. Одоо тэнд чинь ном хориотой биш шүү дээ. Тий. Янз бүрийн номууд байгаа. Зөндөө олон зохиолын номууд, ялангуяа залуучууд бол одоо энэ сүүлийн үеийн худалдааны номуудыг аягүй их уншдаг. Одоо тэр нэг зүгээр бодит амьдрал дээр түшгэлсэн дээр ялтан нүцгэн байлаа тэглээ олон зугааллан муулаа гэл энэ дэр гарч байгаа шүү дээ. Миний хувьд болохоор Библи уншиж байгаа. Библи уншин. Тэгээд дарга нар орж ирэхэд тэргээл ярина. Одоо надад ойлголт энэ нэрлээ гэж. Тэгэхээр тэр зүйлээр амьсгалахаар тэнд байгаа надтай харилцаж байгаа одоо би ч нэг олон хүнтэй харилцаад байдгүй байсан. Та ялангуяа хувьдлуудаас нэг харилцахыг хүсдэггүй. Яг бол тэндээс тэрээс нь юу яагаад гэдэг вэ? Тийм яг зөв талаас нь ойлгохыг хийж хүсдэггүй. Нэг хоёрдугаарт нөгөө урд нь би нөгөө сургалт явуулаад тэгвэл айгүй их очдог байсан үеийн хүмүүстэй амьдарч байгаа шүү дээ. Маш олон жил суудсан. Тэгэд өөрөө ороод ирчих юу гуцаад байгаа юм бэ гэж бодож шүү дээ тэд нар чинь. Яг үнэ. Мөн үү? Яг үнэ. Тэгэхээр тэнд би тэрийг яриад хэрэггүй учраас дээр ярьж байгаа.
орж ирж байгаа нийгмийн ажилч ч юм уу, өсөлтөд дарах ч юм уу, юу ч гэдгийг ингээд тэр хүмүүс миний өнөөдөр ойлгосон зүйл энэ. Орж ирэх болгонд би ярина. Тэр үр дүн юу гэвэл тэнд үр жимсээ би тарьсан гэж бодож байгаа доо. Үр жимстэй байж дараагийн үйл ажиллагааг явуулна. Миний одоо хийх гээд байгаа битээр одоо энэ саяны энэ юмд ч орхоос өмнө юу болсон бэ гэвэл маш олон жилийн ял идлээс суллагдаж гарч ирж байгаа зарим нэг иргэд шүү дээ. Бүр одоо ингээд орон гэргүй болцсон тэнмэл иргэд чинь тэнд очингуудаа ерөөсөө тэгэл нэг шаран гатмаа болцсон ингээл дарга шиг ингээд суугаад идэх хүмүүс аахгүй юу? Яг гараад ирэхээр оронгоронгүй болцдог нэг тийм зарим нэг хүмүүс ингэдэж шүү дээ. Ер нь болохоор нийтлэг чинь гимтрэг толбогдсон бүтгэгдсэн бүтгэдэг янз бүр хүмүүс байгаад байгаа. Тэрнээс би яг тэр онцгойлоод яг тэр сэтгэцгээний асуудалд орсон байгаа хүмүүстэй уулзаж ярилцах гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэгээд энэ хард амиг хэрэгэлдэг гэдэг залуучуудаа уулзаад ярихад хоёрхан залуу гараад хэрэглэхгүй гэж. Тэгэхэд тэр олон залуучууд дотроос тийм байж тээ. Одоо чинь хард амиг тэр хүчин хулгай игээл энэ шонгорс залуучуудад үүсчихэд шүү дээ. Тэгээ энэний сэтгэлгээг өөрчлөх ёстой юм аа л гэдгийг л одоо миний ойд өөрчлөхөд юу байх ёстой вэ гэвэл бид одоо нэг зүгээр л бодит амьдрал дээр л толгуурж ярих хэрэгтэй. Бид хүний эрхийнхэнтэй маш их ярьж байгаа. Байлангууд тэр илүүдэн шүлдээс тэр цэлмэнгээд нөхөр байгаа. Тэр хингээд байна. Эднэртэй би бүгдээрээ уулзсан. Сая таван дарагтаа уулзсан. Тэгээ хүний эрхийн байгууллага өөрчлөгдөж байна гэж бодож байгаа шүү дээ. Тийм дарагтай байсан хүний эрх Монголд хүний эрхийг хамгаална гэж байхгүй шүү дээ. Одоо Бямдорж чих хүн байгаа байсан нөхцөлд. Одоо Бямдорж гэдэг хүн тэнд яриад нь шүү дээ. Тэдний өмнөөс төлөөлж яриад байна. Тэр залуучууд төлөөлж ярих хэрэгтэй гэж би бодож байгаа. Одоо энэ сонгогдсон 5 гишүүн л ярих хэрэгтэй болохоос биш Бямдоржийн туршлага гэж тэнд ерөөсөө байхгүй. Яг л тэр одоо тэр хуульчаар одоо гавьяа туульч ч гинүү юу ч гинүү юм өчигдөр телевизээр хараад дотор ингээд юу өрөөд байгаа шүү дээ. Ийм сэтгэлгээтэй хүн намайг 883 сая төгрөгийн 100 сая төгрөгийн өртөөгөл гүтгэсэн хүн шүү дээ. Сойжлоод тэгэхээр ийм зүйлгээд байхгүй болохгүй одоо хоёлаа юу ярих гэдэг вэ? Нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх юм дээр л би халамцуу яриа гэдэг нэвтрүүлэгд орж ирж штэ. Би халамцуу юм шиг л ярьж байна. Гоё л байна. Яг яриа бол ингээд одоо дэлгэрэнгүй ярьж штэ. Тий халж ярьж болохгүй байхгүй би. Халахгүйгээр ярьж болж байгаа үстэй. Болж л байна. Хүмүүс ингэж ярьдаг. Одоо хоёлаа бүр ингээд гоё. Тэр нэг ганц жил юм аваад тэрэн дээр ороод тэр дарагт ингэсэн ингээл нөгөө уудаг байхдаа би тэгдэг байлаа штэ. Хүс ганц юм үгээр ярьж болж байгаа үстэй. Болж л шүү дээ. Тийм л байхгүй да. Тэгэхээр та бол одоо энэ пяугуугаар дараа нь надтай бүр дэндүү гоё ярьж болно штэ. Мөн үү? Тэгэхээр энэс бид нэр татгалж ял гэдэг байгаа байхгүй юу? Санаа. Агуул энэ нэвтрүүлгийн чинь форматыг өөрчлөхгүйгүй шүү. Яг энэ яриг битгий гасаарай. Яг энд орж ирж байгаа хүн болгон миний ярьсан зүйлийг ойлгоод тийм биз дээ бүгдээ энэ архинг гэдэг зүйлээс татгалзмаар байгаа байхгүй да. Сайхан идэв үү, сайхан эдний дээж гэж ярьдгаа. Гэхдээ эцэст нь тэр доош нь хийдэж шүү. Асуудал байгаа байхгүй юу? Цаасараас татахгүй та? Татахгүй шүү дээ. Эзэн ш татахгүй. Ямар мундаг юм бэ? Гэхдээ мундаг биш. Энд чинь зуршил болчихлоо шүү дээ. Юмыг хэрэгжүүлэхэд юу хэрэгтэй вэ гэвэл дадал зуршил хэрэгтэй байгаа байхгүй юу? Мөн үү? Яг үнэ. Дадалтай болох хэрэгтэй шүү дээ. Уухгүй, уумар санагдана, уухгүй. Хойш нь 50 түлхэх нь. Мөн үү? Ингэсээр байгаад нөгөөдөлтөө ингээд дасчих шүү дээ. Дасчихж байгаа одоо. Дараа нь уумар санагдана. Ууж өөрөө ховчлаад нэг амсч үзэн тэгээ болохгүй юм байна. Мөн үү? За энэ яриа шүү дээ. Наач гоё юм. Ёстой гоё. Янз юм байна. Тэгээд хар юмнууд яар гарч ийнэ. Зүгээр тэр муулхан муулж лээдэн бод би наад нэвтрүүлгэж үзчихчгүй. Ингэж бодож ин зүгээр. Одоо яг нэг нөгөөлөхөд нэг юм одоо гарна шүү дээ. Гэхдээ муулмаар юмдэл муулаад байна. Тэгж Монголын нэг юм гоё болно уу? Би арх битээ уугаарай. Тэгээд нэг гоё юм зүгээр миний бодлоор бол нэг гоё юм нөгөө нэг тал гэдэг шиг хань нэг тал байх шиг би бол амрагчгаа яг энэ нэвтрүүлэгт амар магтмаар байна л да. Хань нэг тал байх шиг. Тэгээд яг
зэвсэгдүүч гэдэг шиг яг нэг тал байх шиг ийм гайхалтай зүйл. Йоо бурхан минь би гайхтай штэ дүүм нэр. Гайхалтай бурханаас өгөгдөл бэлэг байхгүй юу? Миний анчин. Бүр бахархмаар. Хизээч орудгүй, хизээч шарвдаггүй. Хань гэвэл ийм л байна. Монголын нийгэм хөгжөхөд доктортой гэр бүлээс л нийгэм хөгжинэ. Мөн үү? Тэгхгүйгээр одоохондоо тэрнээс салаа тийм миний гашаанд байгаа зарим нэг хүмүүстэй л адилхан байна гэсэн үг шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр нийгэм хөгжихгүй байхгүй юу? Тэр гэр бүлийн мөн чинь хайр ивэл үр хүүхдийг хайрлах. Би Библи уншаад Йов гэдэг хүний түүхийг уншдээ. Йовын эхнэр бурхныг эсэргүүцдэг байхгүй. Тэгээд тэр гэр бүл навагдсан. Миний гэр бүл битээ тийм байгаас юм би боддог байхгүй. Ойлгож байна уу? Би тэр Йосеф гэдэг хүний түүхийг зүгээр багталтай уншсан. Исая гэдэг номыг хангалттай уншсан. Тэгээ энэ зүйлийг уншихтаа биш яг тэрийг амьдрал хэрэгжүүлэхтэй авахтаа танай аав шиг байх хэрэгтэй байхгүй. Ойлгож байна. Танай аав Европын сэргэн босгол юуны сэргэлтийн үеийн номыг уран зохиолыг уншихад Библи судалгаагаар уншиж чадахгүй гэж хэлсэн байна да. Тэгсэн. Мөн үү? Энэ үнцэнтэй үг гэдэг үү те. Тэгвэл үнэний соёлыг ойлгохын тулд чи эхлээд Библи уншаа минийх үү. Тэр энэ хотгээд нөхөр одоо энэ датагийн ярьж л байлээ. Тэр Далай лам ярьж л байлээ. Яг энэ зүйлээр хүмүүс яриад байна. Хэрэгжүүлнэ гэдэг чинь айгүй дадал тусал хэрэгжүүлнэ гэдэг чинь айгүй чухал юм байна байхгүй. Яг үнэ шүү те. Мөн үү? Яг үнэ. Тэрнээс одоо энэ сайхан байж тээ ингээл зөндөө юм одоо дуртай хүнд бол ингээл тэрнээс наваад уух, энэс наваад уух нь би 20 зэрэг байхгүй те яа тийм хүмүүсийн мөөл дээр уун л үстэй. Энэ өөдөж ууцсан байна л гэн үстэй. Тэгвэл би бол юус тийм баймааргүй байхгүй юу? Тэгээд сая гэр бүлийн талаар үнцнийг өгж ярив уу? Амрагчийг магтав уу? Тэгвэл би тэр болтол энийг дэвчиж гарсан бас ханаа магтаж байгаа байхгүй. Яг үнэ. Мөн үү? Яг үнэ. Тэр болтол энэ болтол тэр сайн хань байсан учраас энэ зүйлээс татгалзаж штэ би. Нэг хоёрдугаар тэр дээр байгаа бурхан харж байгаа гэдгээс би имэж штэ. Мөн үү? Би энийг одоо энэ аягтай ингээд энэ Монгол шимийн юм байгаа үстэй. Энийг уучлаагээд над хор байх уу? Байхгүй. Тэр байтхан бүр Библиэлд одоо тэр сургаалт төгс 31 дугаар бүлэгдээд ядарсан нэгэндээ дарс үг өвчсөн байгаа байхгүй. Би дээр үед тэр 98-аас 2004 он гэдэг чинь 6 жилийн турш би Христ итгэдэг байхдаа энэ ишлэлийг барьж арх уудаг байсан байхгүй. Тэр сургаалт төгс 31 дугаар байгаа ишлэлийн ашигтай биш үү надад. Ядарсан нэгэндээ Библиэлд тэгээ бичсэн байгаа шүү. Тэгэхээр арх уугаад байгаа шүү. Энэ буруу. Би нэг юм асуучих. Цаатдаг. Библи судар бол хүн төрлөختний анхны ном. Анхны ном түүх. Түүх байхгүй юу? Би танаас юу гэж асуух гээд байна гэхээр та урд нь сууж исэн юм. Чаавста залуу байсан шүү дээ би. Залуу байжгаад залуу байхад ч одоо гэр бүл болохоос өмнө би 83 онд нэг танхаа хэрэгээр нэг юмд орчвоо нэг жил суугаад гараад ирж байгаа юм. Тэрийг одоо миний шүүхийн тогтоол дээр 4 удаагийн хүнд ноцтой гэмтэгтэн гээд бичсэн байгаа байхгүй юу? Бүр эрцтэй юм шиг. Эрцтэй болгож хийгээд тэгээд тэр чанга жирийн дэглэмтэйгийн чанга дэглэмтэйд гэж суулгаж байгаа байхгүй юу? Зорилго нэг юм байгаад шүү дээ тий. Хэлээд байгаа агуулга нь. Тэгэх ямар шаардлага вэ? Гойгоо тэр зүгээр л одоо байхгүй болгоно гэдэг нэг зүйл ингэ байдаг юм 14 хийж гэдэг үлээ байхгүй л болох гэдэг байхгүй намайг. Тэгээ би байж л шүү дээ. Хинч намайг яг бурхан л одоо болиг гэхгүй энэ ажлыг хинч зогсооч чадахгүй шүү дээ. Хин нэгэн эрх мэдэлтэн юм уу, хин нэгэн албан тушаалтан хууль эрх зүй хэзээ зогсоохгүй. Дидиш хамгийн олон кино суугуудыг та мэдэх үү? Монголын болон гадаадын шин шилдэг кинонуудаар төрөлдсөн зөвхөн дидишээр гардаг 10-10 кино сууг. Кинон дуртай хүмүүрийн мэдэх дэлхийн хамгийн алдартай HBO-ийн 5 кино сууг. Нийт 15 кино суугтай Happy багцаалтаа сард 1000 гаруй кино үзэнгээ боддоо. Дидишийн багцууд шинжлэглээ. Монгол гадаадын шин шилдэг кинонуудыг Монгол дуу уруулалт, дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэх хамгийн олон кино сууг болон гэр бүлийн гишүүн бүр зориулсан дотоод гадаадын төрөл бүрийн шилдэг суугуудтай Happy багц. Дидиш
Хариуцлага энгийн зүйлээс эхэлдэг. Уран бүтээлч хүн товлсон, төлөвлөсөн бүхнээ зайлшгүй амжуулах шаардлагатай нүүр тулдаг. Эрүүл байж, эрс хүчээ хадгалж үлдэх нь гэр бүлийнхээ, хамт олонныхоо, үзэгч түмнийхээ өмнөөс хариуцлах гэж би ойлгодог. Уухын өмнө нэгийг, уусны дараа нэгийг. Эерэг өөрчлөлт жижиг зүйлээс эхэлдэг. Хуванцар савны хаягдал нь байгальд маш их сөрөг нөлөөтэйг бид мэднэ. Харин Ара эрдэс тусна дахин боловсруулагдсан савтай бөгөөд Монголын анхны артезан эрдэс тус юм. Ара усыг сонгож өөрийгөө болон их дэлхийг хайрлая. Тэгэхдээ би бол таныг юу гэж анханасаа харсан гэхээр би тантай айгуу тийм хамаагүй харьцдаг шүү дээ угаасаа. Тий. Та юу анзаардгүй юу? Анзаардаг гэдэг. Тий. Би тэр нөгөө хэлдгэрээ шулуух хэлгээл явчихсан тухайн үед нэг олон уулзсан биш чи үүдээ тэр ямар ч байсан хэний нөгөө бат хөөж юм блэ нөгөө манайд байсан дуучин. Тэрний тоглолтыг хийгээд хоёулаа нэг ярилцаал тий. Нэг тийм болсон шүү дээ юу. Тэгсэн. Тэгэл тэр нэг хэсэг уцаар ярьсан баг. Тэр дараа нь тэр нэг Папрас гэдэг нэг сайт уу. Тий, Папрас сайт. Тэр чинь цэрэн нэвтрүүлэгч нь байсан. Тэгсэн. Үгүй те. Би нэг ийм л юм гайхаад идэв. Энэ нэг одоо шүүх үнэн байдаг гэдэг зүйл би гайхаад байгаа байхгүй юу? Шүүх худлааг бид мэдчихлээ шүү дээ. Шүүх захиалгатай явдан байна гэдгийг бид мэдчихсэн. Хэргийг тэгж уншдаг гэдгийг бид мэдчихсэн. Маш энгийн зүйл. Гэтэл уран шатны шүүхээр шийдэгдсэн хүн бол гэмтэн л гэж үзээд байгаа байхгүй ч энэ нийгэмчин тэр чигээр. Тий. Уран шатны шүүхээр ороогүй байж байгаа хүнийг л одоо тэгэл үзээд нь шүү дээ. Хойштооч тэгээд яхан шиг байгаад байгаа юм. Энд дээр нэг гаргалгаа хоёул энэ дээр зүгээр юм ярий заяа. Яг яаж бодох вэ? За одоо би байжээ гэж бодъё л доо. Одоо гэмт хэрэг хийгээгүйгээр шоронд орчлоо шүү дээ. Гэр бүлтэйгээ ихэнх хүүхдтэйгээ одоо хүүхдүүд юм байна одоо нэгсэндээ байнгын хэцүү байна гэдэг чинь гэр бүлэрийн шүүж яаж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэд одоо ингээд шүүхээр тогтоогдсон учраас гээд байгаа юм. Та шүүхээр тогтоогдоод гэж үзээд нь шүү дээ. Мөн үү? Тий. Тогтоогдсон гэдэг. Тий. Тэр ялаа идлээ гараад ирсэн. Тий, одоо ялаа идлээ гараад ирсэн. Тогтоогдоогүй ялаа идлээ гарч ирчээд нь шүү дээ би. Ойлгож байна юу гэсэн үг юм бэ? Харин энийг ч яриад нь шүү дээ би. Энийг юу хвэ л гэж галаа хоёул яг ярилцах. Энийг юу хвэ? Ийм хойшлоо олон гарна. Хүмүүсийг ингэж шүү дээ. Цааш нээхин тулд. Юу гэсэн үг юм бэ наач? Би ойлгохгүй байна. Нэг шүүгийн шийдвэрийн нэг том албан хаагч байсан тэнд. Үүртнээ очиад нэгэн ажилтны хийцэн тэр шоронд орцсон тэнд байж шин. Мэдхгүй тэрийг одоо тэр яах вэ? Тэр чинь тэндээ хөндлөн. Тэр ерөөс ямар ч үгүй явна. Тэр тэнд чинь дүрэн байгаа шүү дээ. Тэр дүрэн мөрмөн явахгүй. Хууль тэгш бус үйлчлээд байна. Эрүүдний шүүл задгаарчээд байна л гэсэн үг байхгүй юу? Энийг эрүүдэн шүүлт гэдгийг ойлгохгүй байна. Хүний эрхийн конвенц дээр олон улсын конвенцэд бид нэгдсэн улс байхгүй да. Энийг төр ойлгохгүй шүү дээ. Одоо энэ хуульчнаар ерөөсөө ярихгүй шүү дээ. Би одоо нэгдгээс ахаал энэ цэлмэн гэдэг хүнтэй дахиад уулзна. Ийм зүйлүүд байна. Цагтаха энийг юу гэж бодож байна? Үгүй наач ястаа бүр амар хэцүү байна. Яг нэг хэцүү байгаас хагаад одоо тэгээ яах юм? Ингэж л л шүү дээ хүмүүсийг ингэж алга болгоё гэж бодож байгаа байхгүй юу? Би хэлээд тэр хүмүүс дээрээс цэрлээ өгөхөөр гарцаагүй ихнээс аваад эхэлсэн байж шүү дээ би харж шүү дээ. Над дээр одоо бүх зарлаг тушаалуудыг гаргасан нөхөр саяхан чад хийцэн байна. Та одоо хийтээ. Би одоо 65 таа шүү дээ. Тэгэхээр тэр залуу нэг 30 эдэн 40 эдэх наснда л ингээл хүнийг хоролцсны хонд явчихж шүү дээ. Дээрээс явагдаад байгаа байхгүй юм чинь. Борчсон дээрээс явагдана угаасаа.
Мөн үү? Энэ ямарваа нэг хараал ерөөл биш байхгүй юу? Би ерөөгөөчгүй нь хараагаачгүй байна. Зүгээр л процесс нь ингэж явагдаад байна. Тэгэхээр энэ үүлийн лай, үүлийн үр гэдэг юм мэдэхгүй байгаа даа шүү дээ. Мэдлэр байгаа хийгээд байна. Ийм юмыг яаж ойлгох вэ? Зүгээр боддоо. За та 20 жил амьдардаг юм уу? 85 татаа дуустдаг юм уу? Нэг бол 95 татаа дуустдаг юм уу? 30 жил амьдраад 95 татаа дуустдаг юм уу? Эсвэл та маргааш дуусч магадгүй шүү дээ. Тийм. Тэгээ ерөөсөө бид нар юугаа мэдэхгүй шүү дээ. Хаана хийзээ яаж дуусхаа мэдэхгүй шүү дээ. Тийм. Гэхдээ яг Загдаагийн хувьд яг энэ нийгэм яаж харагдаж байна? Гэхдээ ерөөсөө биеэрээ туулчлаа шүү дээ төлөөсийн. Амсчаад байгаа үстэй. Гэр бүлтэйгээ өөр хүүхдүүдтэйгээ амсчаад байна шүү дээ. Тэгэхээр бидний үр ачтээ 30 40-гээ цаашаа явна шүү дээ. Жишгээд олон зуун жил амьдран цаашаага үргэлжлэн тэр үеүүд нь дуусаад дахиад дараагийн үеүүд эхлээд явна энэ нийгэм хөгжин тийм биз дээ. Та болохоор за хамаагүй би золиос нь олё гэж шаарж байна уу? Тий золиос болоод ах чинь байхгүй золиос болох гэж оролдоод байна шүү дээ. Би юу гэж золиос болох гэж хийх вэ дээ? Ер нь тийм л тий. Тий. Бодоожоор би ингээд өгсөн нийгмийн золиос болоод өгчий мөгчий тэгвэл амархан байна шүү дээ. Тийм биз дээ. Тэрэнд нь очиод одоо ингээд бухимдж гин штэ бухимдж яхтаад өхөл өчмөр байна штэ өсөглөн зарлчмаар байна штэ би. Өсөглөн зарлж тэрний юмны төлөө өсөглөн зарлж өхөөд явах вэ би. Мөн үү? Миний ярьж байгаа ярианы агуулгыг ойлгож байна уу? Ойлгож байна. Тэгээ гогдоод аваад гаргаад тавиач. Тэгээ угаасаа л яг энэ л дээ. Ерөөсөө л энэ л дээ. Уг харин би хэлээд штэ шүүх юм болцсон юм байна. Тий. Энийг юу гэж харж байна? Хүмүүс ингэж гохироод байна. Би тэгвэл маш жижигхэн жишээ хэлье. За нэг залуу байна. Тэр мөрдөн сууж надтай зүг. Тэгсэн чинь тэр нөхөр юу яаж алхалт юм байна. Одоо нэг үйлдвэрээс алхаад гэртээ 7 буудад очт юм байна. Алхаж явдаг. Яг л тэр машинтай мөрнө нөгөө өөрөө гүйдэг алхахдаг ингээд нэг тийм спортлог хүүхэд байгаа байхгүй юу. Тэгсэн чинь яг гэрийнхаа тэнд очиход нь эхнэр нь нэг юм уу хин нэг нь досч авдаг юм байна л да. Угсэл өөрөө гэрлөөгөөд орчдөг. Тэгсэн чинь тэр хүүхэдтэй юу таарж байгаа вэ гэвэл нэг таксинаас мөнгө алдсан залуу таарж байна. За. Юу төрөвчээ. Яалаглаа нэг тиймэрхүү юм болж байна. Тэгэнгүүт нөгөө хүүхэд чинь нөгөө тхийг цагдаад дуудаж өгч байна. Нөгөө залууг. За. Мөн үү? Тэгтэл тэнд юу болж байгаа вэ гэвэл тэр залууг эргүүлээд тэр залууг дээрэмчнэр ирүү үсгэж байна. Дуудлах хөшнөөн төлөө. Бид нар өнөөдөр хүүхд хамгаалсны төлөө ингэж байгаатай адилхан тэр залууд ямар ч юм хийгээгүй мөртлөө тэр ингэ шоронд очих واخгүй. Зүгээр л тэр одоо такси дотор нэг одоо тэр доороос 3 залуу тэр гүүрэнд ороос гисэн байгаа гарч ирээл тэр таксиг дээрэмцимада тэрийг цагдаа дуудахтаа зэрэг цагдаа нь тэднэртэй нийлүүлээд нөгөөдгөө чинь дээрмээ эргээ шоронд очих. Тэр яаж бодож тийм байхааргүй нөхцөлийг л хийгээд байгаа байхгүй. Ийм мэтэр гохирсон иргэд асар их байгаа. Хэрвээ налан зуун яриг үдчихэж байгаа тэрнээс гараад ирсэн нөгөө залуу маань байж байгаа бол надтай ирж уулзаарай гэж хэлэх гээд байхгүй би. Тэгээ энийг нийгмийн шан шахны төлөө энийг яринаар гэж хэлсэн бол тэрийг яриарэ. Ярихт чинь би туслаа гэсэн санаа хэлээд байна да. Аваа болчихооч гэсэн үе зөндөө байгаа юу? Аваа болчих л доо. Ээжээ болчих л доо гэсэн хүүхдүүд гэж. Тэгээ хүүхдүүдээ сайхан байгаа шүү дээ. Байлгүй яг үү. Тэгээд тэдний хүүхдүүд жоод байгаа юу гэж хэлэх вэ? Гэхдээ юу гэж одоо ирээдүйд ийм баймаргүй шүү дээ. Миний ачаанаар энэ амьдралыг туулмааргүй шүү дээ. Тийм биз дээ. Энэ хүмүүс зовлонтой хүмүүс байна, энэ хүчрхийлэл байна, энэ худал гүтгэгч байна, биенийгээ хайрлага, үл хайрлага байцсан бүр ерөөсө хайрлага байцсан байгаа шүү дээ. Өөрсдийн насрыг хамгаалаад нийгэмшүүлэхээр оролдож байгаа хүмүүсээ гүтгэл ийм юм руу хийчихэд байгаа ийм сэтгэл зүйн тэр дээрч байна доорч байна шүү дээ. Нэг ёсны хүүхдүүд чинь бүр за яг хөө мэдхгүй зөндөөл том болцсон л байлгүй дээ. Бараг одоо хэрвээ өсвөр насны хүүхдүүд байсан бол
зүгээр тэд нар ч нөгөө нэг учир начрын мэдлгүйгээр шууд ичдэг шүү дээ. Миний хүүхдүүд хизээч тэгж ичихгүй. Одоо яг энэ хэрэг болж байгаа үед миний хүүхдүүд өсвөр насны хүүхдүүд байлаа шүү дээ. Хоёр баг нь дунд сургуулийн хүүхдүүд байлаа. Тэр нөгөө гадаадд явж байгаа тэр хуулийн сургуульд сурж байгаа хүүхдүүд чинь дөнгөж сургуульд төгс 11 дугаар ангийн хүүхдүүд байлаа шүү дээ. Тэд нар үнэн юм зөв юм хийж байгаа гэдгийг мэдрээд шүү дээ. Тэгэхээр яах юм? Амар ягч одоо христийн шашинтай яа. Тэгээ шүү дээ бүгд л итгэл үнэмшил нэг шүү дээ. Шашин биш. Итгэл үнэмшил нэг байхгүй юу? Имэх имээдтэй хүндлэлтэй хүмүүс байхгүй юу бид нар чинь. Айх айдас гэж яриаггүй шүү. Айдас гэвэл өөр. Гим хийсэн хүн гимээс айна. Мөн үү? Имэх имээдс гэд нэг юм өөр. Тэр чинь хүндлэлтэй хамж яваад байгаа зүйл байхгүй юу? Энэ яаж зүйлийг ойлгосноо? Ойлгож байна. Эмээхийг айхтаа холж юусо болохгүй. Яг үнэ. Мөн үү? Айхна гэдэг чинь гимт хэрэгтэн хийсэн хүн бол гимт хэрэгт хийсэн юм даг айн штэ. Тэгнь. Бид ямар ч айх айдас байхгүй. Одоо ч айхгүй. Ярьж байна. Санаа ойлгож байна уу? Миний ойлгож байна. Гитхийг тулгаад байна уу би? Би асуугаад байна уу? Чи асуугаад байна уу? Солиротой. Байшиг ойлгож чинь үгээд гарч. Би ч сүлдээ яг л тэгдэм байгаа шүү дээ. Ойлгож чинь. Нэг тахтагаа яхад гоё байдаг. Энэ дотор нэг асуудал байгаа заа юу. Би энийг давшруулж ингэж олон дахин давтамжтай хэлээд байгаа санаа нэг агуулга байгаа байхгүй юу? Энийг чинь ерөөсөө хүмүүс ойлгохгүйгээр ойлгож ийн гэдэг байгаа байхгүй юу? Мөн үү? Энийг л ойлгуулахын тулд ярьж байгаа яриа. Ерөөсөө. Гол зорилго нь ерөөсөө л энэ. Тий. Зүгээр залхаад одоо загдаа гэдэг хүнд нэг юм заах гал ингээд оролдохтой за ойлгож байна гэж явж штэ тий. Тэр ойлгоогүй хүн явчихж байгаа байхгүй юу? Тэр дараа нь тэр юм хийж чадахгүй. Мөн үү? Тэр зүйлийн талаар агуулга гаргаж ярьж чадахгүй. Тийм учраас би чамтай энийг яриад би асууж энэ чи асуугаад энэ гэж яриад байгаа санаа нь энэ. Санааг нь та бол шүү дээ гэртээ бол яг л энүүгээр л байдаг юм байлээ. Тэг угсаад энийгээр байдаг. Яг л энүүгээр л байдаг юм байна. Яа ингээд гэрт нь очиод те нэг буус тавьдаг та. Яадах. За ингээд хий. За энэ манай нутгийн нөхөр штэ. Энэ аавд ашгүй гэл ингээл те. Ингээл тийм л байсан штэ. Тэгээ манайс нэг тийм л байгаа байж та те. Тийм ээ жижиг тавь. Тэгээ жижиг тавиагүй штэ. Ямар ч шаардлага байхгүй. Энд одоо гал удрах гэдэг хүн энийг гал баяр шүү. Гал баяр гэдэг хүн энийг найруулаад янз бүрүүлээд шаардлагач байхгүй. Одоо чи өнөөдөр тийм найруулга байсан уу? Одоо зүгээр л ярьж штэ мэдхгүй хасхын 2 цаг үчихэд нэг нь 30 минут гасна гэж үстэй. 2 цаг шаачих уу? Эд 2 цаг болохгүй. За баярлалаа. Ямар ч байсан нэвтрүүлэг угаасаа хугацаатай байх ёстой. Тэгээд энэ төрөд өндөрлж байна. Загдаахтаа маш их баярлалаа. Халамж баяраа нэвтрүүлгийн 61-т дугаар дээр хүрэлцэж ирсэн. Загдаахтаа маш их баярлалаа. Тэгээд намайг халаагаад дууслаа. За хоёулаа нэвтрүүлгээ дуусгах нь аль камерт арах юм? За хаа игдэн шүү. За 1 2 3 явдаа. За баярлалаа.